Сайн бацгаана уу? Та нартай эхлэх зэрэг подкастын цоо шинэхэн 2 дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Ингээд та яг энэ подкастыг хаанаас сонсож байгаа, хизээ сонсож байгаас үл хамааран танд бид нар гэр бүл хайр дурлалын талбар дээр онцгойлон зориулж тухайн талбараа өнгөлөх, өөрөх амьдралыг тэнцвэртэй хэрхэн гэр бүл талбараа авч явах тал дээр өнөөдөр эхлэх зэрэг багийн болон эхлэх зэрэг группийг үүсгэн байгуулагч мөнх жаргалыгаа өргөн оролцуулж байна. Тэгээ өнөөдөр бид хоёр та нартай юу ярилцах вэ гэхээр холын харилцаан дээр хосоод юу яаж юм бэ? Юу хэцүү байгаад юм бэ? Тэ эгийн тал дээр чөлөөтэй нэг нүггүй гоё ярилцах болно. Тэгээд бид хоёрт хамтаа гэж хэлмээр байна. Тэгээ юуны мөнх жаргалаас асуумаар байна л та тий. Мөсийг хаглаад гоё асуулт асуумаар байна. Яг одоо юу гэдэг яг нөхөртөг анх яаж танилцж байгаа тий? Нөхөртөг анх танилцж исэн түүхээсээ хоёлаа яриад тэгээд өөрсөлдөөд өөрийгөө танилцуулаач гэж хүсэж байна. За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ подкастыг одоо тийм ээ үзэх цаг мөчийн мэндийг бүгд нь хүргэе. Тэгээд эхлэх зэрэг подкастынхаа 2 дахь дугаараар бас өргөдөө оролцож байгаа одоо таатай байна. Тэгээд та бүхэндээ энэ цаг мөчийн мэндийг хүргэе. За одоо нөхөртэй танилцсан түүх гэвэл одоо холын зайнаас танилцж исэн. Одоо гол сэдв манай нөхөр анх Солонгост байсан. За урд нь бол танилуд би биенээ танина. Тэгээд нэг юм хайр сэтгэлийн холбоогоор анх одоо үерхэж нөхөрлөж танилцах эхлээсвэр бол яг манай хүмүүс Солонгосоос би Монголд байхдаа танилцж исэн. Тэгээд холын зайнаас танилцж байгаад дундаа уулзч иж билээ гэдэг. Үгүй мэддэг юм байна. Маш олон хүмүүс битээр чинь нэр мэддэг ойрхон одоо тий яг үйлдэл ярих юм бол нөгөө таньдаг хоёр зэрэгэлдээ сумих. Тийм учраас нөгөө хүмүүсийг Монголд байхдаа танилцсан гэж боддог. Яг урд нь таньдаг байсан уу байсан. Гэхдээ хайр сэтгэлийн холбоос нь нөө. Хайр сэтгэлийн холбоо арай өөр зүйлээс эхэлсэн билээ. Ямар гоё хөхтэй юм би ерөөсөө сэтгэж бодож байгаагүй юм. Тэгээд яа харахгүй холын зайны харилцаа гэдэг энэ сэдвийн хүрээнд бид хоёр та нартай өнөөдөр холын зайнаас харилцах хол зай тэр энэ өдрүүд ямархуу байдгийн сэтгэл санаа яадгийн хол ахаар сэтгэл холдон гэдэг үг үний юм уу худлаа юм уу тий. Тэгээ нэг яг боддоор мөнх жаргалнаас Солонгос улсад ажиллаж амьдраад тий дээрэс нь нөхөр нь хамгийн их Солонгос улсад ажиллаж амьдарч явах үед бүр ингэж нэг нэгэндээ гүнзгий татагдсан гэдээ ярьлаа шүү дээ. Тэгэхээр эдрийг маш энгийн үгээр ойлгомжтой. Тэгээд элдэн маяг маск байхгүй энгийнжлүүдэд хэлцгаална. За тэгээд мөнх жаргалаас асуумаар байна л да. Энэ сэдв яалтчгүй мөнх жаргалын хэр сэдвээс юм шүү. Угаасаа анхнаасаа л холын зайнаас танилцж бидээ уулзсан гэдэг утгаараа тий. За тэгэхээр мөнх жаргалын маань хувьд яхаарахгүй олон эмэгтэйчүүд тий мөнх жаргалын хараад урам авдаг. Мөнх жаргал шиг байх юмсан, мөнх жаргал шиг юм урам зоригтой байх юмсан, ямыг эхлүүлдэг байх юмсан гэдэг тэр гоё нэг юм хаврын нэг гоё юм салхи шиг юм шиг тий. Эсвэл нэг гоё юм эхлүүлэх тэр нэг урам зоригийг манай мөнх жаргалаас авдаг гэдэг итгэлтэй. Тэгэд мөнх жаргалаас дараагийн асуултыг асуумаар л да. Яагаад юу ингээд энэ олон зүйлүүдийг тий яагаад эхлэх зоригийг юу нөөсгөн байгуулсан тий. Энэ талаас яриад тий хоёлаа өөрийгөө товчхон танилцуулаад дараагийн асуулт руу орё гэж бодож байна. За тэгээд ямар хүндтэй асуулт өгөө гэдэг шиг яа харахгүй одоо нөгөө одоо намайг даган дураадаг одоо хүмүүс байдаг бол баярлаа. Тас тийм хүмүүс байдаг гэж одоо өнөр өсөж сонслоо гэдэг шиг. Яагаад эхлэх зоригийг үүсгэн байгуулах болсон юм бэ? Би болсон гэдэг тэр 3 жилийн өмнө одоо урдчлаа тохиох чинь өрөн. Би ч одоо гадаадд хурж ирээ Солонгос улсад ажиллаж амьдардаг гэр бүлээр амьдарч байгаа. 7 дахь жилдээ амьдраад явж байна. Тэгээд энэ хугацаанд одоо нөгөө хүний нутагт чинь одоо яг нэг юм холын зайнаас гэдэг зүйл чи одоо орж ирж байгаа. Холын зай юунаас эхэлсэн бэ гэдэгтэр бид хүн яхахгүй одоо нөхөр маань гадаадд байсан анх танилцаад тэгэл танилцаал одоо нөгөө анхны хосууд чинь би бэр нөгөө хосууд тэмүүлэн дээ. Тэгээд тэмүүлээд буцаад ирээд нөхөр маань Монголдо ирсэн. Тэгээд Монголдо амьдарч 2-3 жил амьдарчаад буцаад иргээд дахиад Солонгос руу гэрээгээр явсан. Тэгээд нөгөө бага насны хүүхдтэйгээ ганцаархнаа одоо нөгөө үлдсэн. Хүн маань анхны хүүхд маань гарчихсан 4 сартай дэ үлдэжсэн. Залуу осууд 2 тусдаа одоо амьдраад эхэлсэн. Түүний хойш яах вэ гэдэгтэр гадаадад одоо тий нөхрийнхээ араас ажиллаа сонгох уу
гэрүүлээ сонгох уу, ажил карьерийн алийг сонгох вэ гэдэг надад сонголт ирсэн. Тэгээд миний хувьд одоо бас нөгөө хүүхдээ аавгүй өссөн хүний хувьд хүүхдээ өмчрүүлээд явах уу гэсэн бодолтойгоор ажил карьерээ хойш тавиад амьдралаа бодёо гэд Солонгос улсыг нөхрийнхөө одоо тийм ээ нөхрөлөөгөө ирсэн. Ирээд яг ингээд нөгөө амьдраад ирэнгүүт хүсэжсэн нөгөө миний гадаад хүслэн хүн болгон хүсдэг тийм гадаад л амьдарч бол гоё. Тэгж байгаа хүмүүс байна уу манайхаа? Гадаад гоё юу? Яг хүн тэгж боддог. Тэгээд яг тэр л бодлоор л ирсэн. Айгүй нөгөө ямар ч одоо судалгаа төлөвлөгөөгүй. Тэгэл нөхөртэйгөө л гоё байж ивэл хамт байж ивэл гоё гэдэг сонголтоор ирж исэн. Яг ингээд тэр сонголтоор нөө сэтгэл хөдлөлөөрөө ч юм уу ямар ч бодлого төлөвлөгөөр ирсэн эренгүүтээ навс жинхэнэ унж байгаа юм чинь хүний нутагт таньдаг найз байхгүй, таних одоо тий ах トゥ амаатан садан байхгүй, 4 оны дунд яг хайчих вэ гэл. Тэгээд тэгж явж байхдаа хүний нутагт ээжигээ алдаад тэрнийхээ дараа бүр илүү одоо ихтгэл өнөмшөлгүй болчихсон. Яг нэг зомби аятай явж байхдаа хувийн хөгжил гэдэг одоо сургалт руу онлайнаар ажлынхаа ачаа суралцаад тэгээд түүнээс шалтгаалаад би ч өөрөө яагаад гэдэг тэр Монголд байхдаа ийм нийгмийн ажил хийдэг одоо нийгмийн ажлыг би ч одоо 2 дугаар курсээсээ буюу 2006 оноос эхлээл оюутны холбоог анх үүсгэн байгуулаад төрийн бас байгууллага нээгээл нутгийн зөвлөл гэж авч яваал одоо тий нийгмийн ажлыг оюутны холбоо аймгийн нутгийн зөвлөл аймгийн оюутны холбоо гэж айгүйх явдаг байсан нийгмийн идэвхтэй ажлынхаа хажуугаар тэгээд нэг хүний нутагт хурж ирээд ажлаас ажлын оронд ингээд амьдарсан чинь нэг л юм бачигдмал юм баригдмал санагдаад түүнийгээ яг ингээд гаргаж ирэхийн тулд хувийн хөгжлийн сургалтуудаар гарч ирээл ерөн гадаад байгаа монголчуудаа энэ чиглэлээр ерөн сургалт ивент хийх ёстой юм байна гэд анх одоо яг Сахалжуулалтын академийн хамтрагч найзуудтайгаа нийлээд 23 оны 107 сард наадмаас ихсүүлээд одоо ивент сургалтыг хийгээд эхэлсэн түүхтэй. Тэгээд яагаад чи хүний нутагт одоо нөгөө ингээд яг ингээ харах дээр бүгд л ажил амьдралын төлөө ингээд явж байгаа. Бүгд нөгөө гаднаас хэрэгтэй хүн болгоно гадаадад гоё амьдрээ гэсэн хүн болгон зорилготой ирж байгаа шүү дээ. Эсвэл сурыг, эсвэл ажиллая, эсвэл амьдралаа сайжруулъя, эсвэл юм үзье гэдэг сонголттой. Тэгээд ирэнгүүт бидний хувьд яаж ийн гэдэг тэр шал өөр орчин нөхцөл хүрээлэл хүн болгонд өөр нөхцөл байдлууд одоо үзүүлдэг. Яг тийм байдлаараа бусад хүн болгонд одоо тийм эхлэх зөрөг гэдэг зүйл юу бага байдаг шүү дээ. Юм нэг юм хийчи хүн болгоны юм санаа байдаг хүнд. Тэгээд нэг эхлэхэд ингээд зөрөгддөг. Тэгээл ингээд юм хүмүүс тэгдэг шүү дээ. Ер нь ингээд би нэг одоо манайханд тийм юу байдгүй. Бодъё нэг ийм бизнес хийчихсэн ингээд бодоо явж ирсэн нэг аль нэг нь шунк хийгээд төрүүлээ явцсан тий. Тэгээд эн чинь миний санаа шүү дээ. Хүн болгон дотор нэг санаатай. Тэгээд санаагаа амьлуулах юм уу? Санаатайгаа амьд үлдэх юм уу? Одоо тий санаагаа амьдруулах уу гэдэг хоёр сонголт бол хүн болгонд байдаг. Тэр сонголтын эхлэл бол яхаарахгүй бид нар эхлэх зөрөгтэй байж ижил яг өөртөө тулсан одоо тий санаагаа ажиллаа одоо тийм орж ирсэн зүйлийг өсөл мөрөөдлөө эхлэх тэр зөрөг бол хүн болгонд байдаг. Бүгд ингээд айдсандаас нэг зүйл хийсэн бүгд айдстай байгаад байдаг учраас ерөн эхлэх зөрөг гэдэг зүйлийг хүн болгонд энэ одоо тийм ээ өөрийнхөө дотоод одоо өгдлөөс дуудлагаас орж ирсэн тэр мэдрэмжээ барьж яваад эхэлдэг байгаасаа. Тэгэд эхэлсэн хүмүүс яадаг вэ гэх тэр өргөжлүүлэх зөрөг бас дутчихад байдаг. Эхлэх бол амархан шүү дээ. Хүү хаа гэл нэг сэтгэл хөдлөл рүү ч юм уу эсвэл ямар нэгэн дуудлагаараа эхэлдэг тийм үү. Өргөжлүүлээд явна гэдэг бол тууштай байдал, хичээл зүтгэл. Төгсгөнө гэдэг бол маш том хатуужил, маш том давааг тавж хүрдэг учраас дан ганц эхлэх биш, эхлэхийнхаа дараа дунд нь маш олон зүйлүүд шантардаг, маш олон асуудлууд тулгардаг. Түүнийгээ даван гарах зориг, даван гарах төвчээр одоо бидэнд тотлол хэрэгтэй. Тийм ч утгаараа эхлэх зориг гэдэг одоо тийм ээ энэ community-г өсгөн байгуулад одоо өсгөн байгуулагчийнхаа бас хамтрагчтайгаа одоо тий өнөр тэгвэл орог анханасаа эхэлж хийлаа. Тэгээд хамтдаа 3 жилийн өрийг үзэж байгаа да. Баяр хүргэе. Бас баярлдаг шүү гэд хэлмээр байна тий. Тэгээд дөрөв хамтрагчгүйгээр аливаа зүйл хол явна гэж байхгүй. Багийн одоо тийм ээ хол явъя гэх юм бол одоо тий ганцаараа яваа. Урдын явъя гэх юм бол одоо ганцаараа яваа. Хол явъя гэх юм бол олуулаа яваа гэдэг штеп. Тэр үг бол үнэн ганцаараа
хичнээн ингээд явах гээд юм ачаа өрөхгүй асуудлаа өөрөө шийдээд явах ч гэсэн амархан одоо тий эхэлж чаддаг ч гэсэн үргэлжлүүлж төгсгөж чадахгүйгээр зогсчдөг. Яг олуула баг хамт олонны нэгдлэрээ миний чадахгүй зүйлийг өнөрөө маань чаддаг. Тэгээ бид хоёр бие биенээ манай багийн гишүүд одоо тийм ээ давуу талаа ашиглаад нэгэн одоо тийм ээ цул болоод явна гэдэг бол маш том удаан хугацаанд их ажлыг одоо тийм ээ ганцаараа өрөхгүйгээр олон талаасаа өөрсдийн одоо нөгөө чадвараараа төрлөх өгдлүүдээр ингээд хуваарлагдаад хийждэг учраас энэ бол ийм удаан хугацаанд чанартай тууштай хийгдэх энэ замл байдаг учраас ганцаараа биш миний хувьд бол багийн сонголтыг илүүд барьж үздэг. Тэгээд багаараа эхлэх зэрэг багтайгаа маш олон одоо тийм ээ хүмүүс хамтарч ажиллаж байсан цаашаа ч гэсэн хамтарч ажиллана. Одоо ч гэсэн ажиллаад явж байгаа учраас ер нь багийн сонголтыг илүүд чухал тавьж эхлэх зэрэг хүн болгонд байдаг байгаасай, эхлүүлсэн ажлаа дуусгадаг байгаасай гэдэг нь бид хүн багтай тууштай төвчээртэйгээр хатуужилтайгаар бас үргэлжлүүлэх одоо тийм ээ хүчтэй байгаасай гэдэг үүднээс энэхүү эхлэх зэрэг гэдэг community-г анх санаачилж 3 жилийн өмнө Солонгос улсад хэрэгжүүлж эхэлсэн. Тэгэл Солонгос Монголын хооронд онлайн танхимаар энэхүү одоо тийм ээ эхлэх зэргийн үйл ажиллагаанууд одоо үргэлжлээд явж байна. Тэгээд хүн бол эхлэх зориг байдаг шүү дээ. Яг одоо ингээд юм эхлүүлье гэж зөргөнд очиж байгаа хүмүүс байна уу манайхаа. Тэгэх юм бол та нарт нэг гоё тий. Яагаад хүнээс тийм зориг гардгийг гэдэгтэр яг одоо нэг юм хийчих гэсэн үедээ л хүнийг зоригсон үедээ л хийх хэрэгтэй юм билээ. Тэгэл зориглол жоохон хийдэг юм уу гэж бодоол нөгөөхөө за нөгөө эрсдлээ тооцоол асуудлаа хараал тэгэл хин юу гэж хэлэх бол гэл явах дээр за уучлаарай тэр төрөөд явсан. Түүний одоо тий зоригчин мохсон одоо нэг хийгсэн ажлаа тухайн үедээ хийцснийхаа дараа бол ямар гоё юм бэ. Тэр үед хийгэж чадсан биз дээ. Яг тухайн үед хийсэн шиг тэр зориг дахиж ингэж ундарч гарч ирдэггүй. Дахиад тэр одоо тий зориг одоо тий тэр одоо буцалж исэн одоо тийм ээ ажил одоо буцалж исэн тэр одоо үйлдэл бол аль хэдийн сарны өнгөрцөн байдаг. Аль эсвэл аль нэгэн төрүүлээ хийгээд явцсан байдаг. Учраас тухайн үед чиний дотоод өгөгдөл юу хүсэж чинь хүсэл хэмээр санагчлаа байвал тэр цаг хугацаанд нь хийгээрэй. Түүнээсээ хийснээрээ окей унах юм бол чи маш их зүйл сурна. Алдсан ч их зүйл сурна. Тэгээ ерөн алдаанаасаа хүн их зүйл сурд юм билээ. Онж явах тэр хүн яадаг өгөх тэрэг хөөрөөл баярлаа л одоо тийм хижлээ гэж одоо тийм ээ бахархад багталтай явдаг бол алдснаасаа юу ухаардаг вэ гэхээр би энэ дээрээс юг алдсан бэ? Надад ямар хичээл зааваа гэдэг зүйлийг олон зүйл дээр тохиолгож үзэж харж мэдэж таньж явсан. Энэ зүйлийг бол хүн болгонд одоо тийм ээ хий гэсэн санаа зориг л байх юм бол эхлээрээ энэ бол зөв цагтаа чамд өгсөн дохио шүү гэж бас та бүхэнтэй хэлмээр байна. Яах аргагүй тийм тий. Тэгэд яах аргагүй мөгчл асуухгүй байхаа аргагүй. Асуухгүй бол нүгэл болно гэж байгаа юм шиг асуулаа л да би сая. За тэгэд өршөөл хоёлаа гол яриалгаа цэврүүгээ очие гэхээр за холын зайны харилцаа гэхээс гадна яг энэ хол ингээд манай хоёр ч тийм мөгчл маань нөхрөөс хол ингээд байж эхлэв. Ингээд тэр өдрүүд ер нь ингээд ямар санагдаж байсан бэ? Тэгээ тэр нэг мэдрэмжүүд ямар байсан хэцүү байсан. Тэгээ нэг юм гой бачмаар гэдэг боломжууд нь бүдэж өгөхгүй ч юм хамт байх боломж дээрээс нь миний энд ойлголцох боломжууд ер нь ямар байсан бэ? Тэр мэдрэмжүүдээс авалцаач гэж хүсэж байна. За холын хувьд бол яг үгүй гэхдээ одоо манай хол амьдарч байгаа одоо тийм ээ заавал ингээд нэг хол амьдрах гэсэн одоо нөгөө өслөөр амьдардаг шүү дээ. Ажлын шаардлагаар, амьдралын шаардлагаар, хичээл сургалтын шаардлагаар, сурч боловсрох шаардлагаар гэдэг ямар нэгэн шаардлагаар бид хүн хайртай найз залуугаасаа ханижлээсээ хол амьдардаг тийм үү. Бид хоёрын хувьд бол яг нөгөө амьдралын шаардлагаар одоо тий зорилго төлөвлөгөөтэйгээр амьдралаа сайжруулах нэг гадаад явж исэн. Мэдээж одоо нөгөө хол амьдарч байгаа хүмүүст одоо хамгийн ихний санаа болгох одоо би өөрийнхөө амьдрал дээрээ туулж үзсэн туршлагаа л болсож байгаа шүү дээ. Энэ бол хүн болгонд таарах төлхөөр бол биш. Гэхдээ хэрэгжүүлээд үзвэл өөртөө санаа авал гэдэг үүднээс миний хувьд хамгийн том зүйл юу вэ гэхээр итгэл байсан. Ерөн одоо гадаадад амьдарч байгаа хол амьдарч байгаа хосууд хамгийн одоо авах зүйл юу байх вэ гэдэгтэр итгэл бие биендээ маш том итгэлийг
Одоо тийм ээ ямар зорилготойгоор явсан. Нэг нь сурж байгаа бол яг сурсан шигээ сураад нэг нь бол тийм ээ эх орондоо байгаа сураад явж байгаа нэгний амар тайван хүний нутагт одоо тийм ээ явж байгаагаар нь аюу итгээд тэр үед нь одоо сурах байгаа тэр зүйлд нь аюу сайн дэмждэг. Ажиллаж байгаа бол одоо тийм ээ хань ажиллаа ажиллаж байгаа бол өглөө болгон ажилдаа сайн яваарай одоо тийм ээ өглөө болгон ажлаа болгоомжтой хийгээрэй гэдэг урмын үгийг аягүй сайн өгдөг байгаасаа бид хоёрын холын зай харилцаа бол үнэхээр окей хийсэн. Тэгээд би биэндээ аягүй яагаад гэдэг тэр нялх хүүхэдтэй манай хүн ч гэсэн аягүй нөгөө үүрэг хариуцлага ухамсарлцсан холын зайн дээр окей байжгаад юун дээр мэдээж холын зайны харилцаанууд одоо тий асуудал үүсдэг вэ гэдэгтэр итгэл мохох аль эсвэл 2 дахь 3 дахь итгэж гарч ирэх тохиолдолд итгэл одоо тийм ээ бурдаг. Тэр зүйл юунаас болох вэ гэхээр мэдээж хадмуудын харилцаа ч гэдэг юм уу. Дундуур нь 3 дахь урилгагүй ч очиж орж ирнэ. Тэгжиж одоо тийм ээ хосын харилцааны тэр зүйлүүд дээр итгэл унтардаг. Тэгэд хол байгаа хосууд одоо байгаа болвол та бүхэн маань хэр их бие биендээ итгэдэг вэ? 100% бие биендээ одоо хамгийн ихний итгэлцлийг өгсөн болвол хэн нэгэн бие биенийг нөгөө ярьсан яриа итгэлцэл дээрээ хуурахгүй байх. Хоёр таах уу гэдэгтэр хамтын зорилго чинь үнэнч болвол тэр одоо нөгөө зүйл бид хоёрыг юу гэж бодож исэн үр хөвгтөө одоо тийм ээ баг дээр нь хамтаа амьдралаа одоо тийм ээ босгох хэрэгтэй байна. Хоёр чамдаа маань нийлүүлээд ирсэн хоёр ч одоо үр хөвгт 3 дахь одоо тийм ээ үр хөвгт гараад ирэнгүүт чи амьдрах хэрэгтэй болно шүү дээ. Тэгээд амьдралаа босгоход яах вэ гэд гадаад явсан учраас аль аль нь бас тэрэн дээр хариуцлагатайгаар байх хэрэгтэй. Нэг нь одоо тийм ээ мөнгөө цуглуулж байгаа бол нэг нь одоо өөрөд идээд байхгүй. Нэг нь сураад явж байгаа бол нэг нь араас нь бас ингээ тий татаж хангаагаад байхгүй. Нэг юм хоёр дахь зүйл бол би зоригтой үнэнч байгаасай гэж залуусуудад одоо хэлмээр санагддаг. Зоригтой үнэнч бус одоо нөгөө итгэл мохоод одоо нийтэд манай өнөрөө ч гэсэн одоо мэдж байгаа тийм үү гадаадад амьдарч исэн хосуудад нийтлэг мас байдаг тий гадаадад амьдрал ирэнгүүт би биений хуурах тохиолдол тэр яагаад хуурж байгаа юм бэ? Итгэлээ бид нар алдчихж байгаа тийм үү? Хань жил үр хөвгтийнхаа одоо нөгөө сайхан амьдрна гэж явсан итгэлээ бид нар алдах тэрэ одоо дараагийн амьдрал одоо тий за нөхрийнхөө эхнэрийнхээ итгэлийг алдсан тохиолдолд бид нар тэр нөгөө үргэлжлүүлэх харилцаа дуусгаад байдаг. Тийм учраас эхний ээлжинд бид нар итгэлцэл дээрээ маш сайн үнэнч байх ёстой, байнгын холбоо тогтоодог байх ёстой, бие биендээ сэтгэл халамжаа илэрхийлдэг байх ёстой байвал биднэрт нөгөө нэг юм хол байсан ч гэсэн улам илүү бие бие рүү татагддаг. Улам илүү нөгөө хамт байхаасаа илүү бие бинийгээ өгүүлдэг, сандаг. Одоо нөгөө хайрын дотоод мэдрэмжүүд жинхэнэ урсан гарч идэг. Харин эсрэгээр хамтдаа байгаад ирэхдээ нөгөө холын зайнаас хайрлалцчихсэн хайр минь хайч ч үг юмэр нөгөө тий өглөө болгон одоо нөгөө гоё үгээ хэлдэг. Өглөө болгон одоо тийм ээ орой болгон сайхан амраараа гэдэг үгнүүд мэн хамтдаа байгаад ирсэн чи илтгэхий болцсон байх жишээний ч юм уу тий. Тэгээ ер нь яг нөгөө нэг ингээд холын зайн харилцаанаас хүртлээ хайр сэтгэлүүд улам илүү бие биенийгөө тэмүүлж идэг. Харин яг энэ тэмүүлж байгаа энэ хайр сэтгэлээ итгэлийг битгий алдаарай л гэдэг зүйлийг бол уриалмаар санагддгийн. Тэр итгэлийг алдах тохиолдлуудад яах вэ гэдэгтэр өөр өөрсөндөө бие биендээ сайн итгэдэг болвол хин нэгний хэлж байгаа үг хин нэг ах トゥ хамаатан садны үгэнд орж одоо тийм ээ өөрийнхөө амьдралыг л битгий залуучууд маань босниулаасаа гэдэг зүйлийг айгүй хэлмээр санагддаг. Маш олон тийм төвхүүд гадаадад хаяанд одоо тийм ээ нүдэн дээр үзэгдчихийдэг учраас тэр зүйл юунаас би болцсон юм бэ гэдэгтэр араарынхаа хариуцлага 3 дахь зүйл хариуцлага өргөх ёстой. Бид хүн одоо тийм ээ магадгүй одоо хайр сэтгэл дээрээ үндэслээд бид хүн холын зайнаас харилцаж байгаа хол одоо тийм ээ амьдарч байгаа ч гэсэн бие биендээ итгээд хариуцлагатай байх юм бол үр хөвгтийгээ төлөө амьдралынхаа төлөө хань ижлийнхаа төлөө хариуцлага хүлээсэн хол амьдарч байгаа шүү дээ. Тэгээ Монголда байгаа ч гэсэн ялгаагүй гадаадад байгаа ч ялгаагүй. Тэгэхээр хин нэгэндээ хариуцлага үүрээд тэр хариуцлаган дээр аюу үнэнч байдаг байгаасаа. Тэгвэл энэ 3 зүйл дээр бид бүхний холын харилцаа амьдрах бол боломжтой гэж бол хардгийн. Тэгэд манай өнөрийн хувьд ч гэсэн хол амьдарч үзсэн хүний хувьд
яг одоо тий ямар туршлага бас байсан бэ? Ерөн бас хосууд бизнесээ бий болтол сэтгэл холдно гэд битэрийн хувьд арайч одоо холдчихоогүйгээр би биенлүгээ хичнээн холын харилцаанаас биегээ одоо тий хайж явсаар юм байгаа л нэг хамтдаа хүрээд ирсэн. Тэр дунд бол аз жаргалтай байсан уу, асуудалтай байсан уу гэвэл аз жаргалтай ч байсан, бас асуудалтай ч байсан. Тэгээ тийм учраас л хүн чинь нөгөө ойртыг гэж тэмүүлж байгаа шүү дээ. Магадгүй аз жаргалтай байгаад байсан бол хол уйж байгаа л одоо тий нийлэх аль эсвэл хол уйж байгаа тэр чигтээ одоо тийм ээ асуудалтай байсан бол хол уйж байгаа тэр чигтээ салах тэр тохиолдлуудыг бол сонгох байсан байх сонголтуудыг гэж бол бодогддог. Манай өнөөгийн үед яг энэ асуултан дээр ямар хувьд вэ рүү тий Ер нь яг холын зай гэдэг юм гээд яг би бас одоо нөхөртөөгөө бахтаа Солонгост байхдаа бас холын зайд танилцчихсан байхгүй фэйсбүүкээр хүмүүс гайхах чи фэйсбүүкээр ч тиймтэй баг тийш татдаг. Одоо ингээ бид хоёр чинь бэби талцсан хүүхэд манд өнгөж 3 сартай штэ тэгэнгүүт хүү том болоод ээж аваа яаж танилцчихсан фэйсбүүкээр танилцчихсан чиг шиг гэдэг бахтаа гэдэг бүр шоолоод инех тахгүй. Тэгээд энэ нэг зүйл нь яг юу вэ нүү гэхээр хүмүүс яг холын зайны харилцаа гэхээр угаасаа ингээл холын засах холоос угаасаа бодлоо штэ гэл нэг эсвэл яг надад мөнх чаглын маань хэлдэг хажуу талаас хөндлөнгөөс ч юм уу те 2 дахь 3 дахь одоо хүмүүс найз нөхөдийн хүрээлэл ч юм уу эсвэл эцэг гэх ч юм гэдэг юм уу ингээл айгүй тийм үү хэлдэг штэ худлаа дөө хоол амж худлаа тэл хэцүү л эдэм дөө гэл тэгэд энэ үг өөрөө яг хэцүү гэдэг нь тэр яг ямар хэцүү өөртөө яг нэг яриг туулсан уу яг энэ мэдрэмжийг мэдэрсэн үү гэхээр үгүй аа. Тэгэл тэнд явсан тэр хоёр тэгэл салцсан байлээ гэд. Эсвэл салцсан ч мэдгүй салцсан байлээ боддог ч юм уу мэдгүй. Тэгэхээр бидний нэг ер нь яг гадаад амьдраад ирсэн бүсгүүчүүдийн хувьд болохоор ягаад ч юм нэг тийм нэлээд юм нэг юм суйртай орчтой юм санагдахгүй нэг юмаа хийх хэвээр байна, өөрийгөө хөгжүүлэх хэвээр байна ч гэдэг юм уу. Яг тэр нь айгу суйртай учраас бас нэг тийм илүү юу вэ нөхөр яг намайг энэ хүн миний арт талыг батаан ч гэдэг юм эсвэл миний ажил мэргэжлийг айгу сайн ойлгоно гэдэг дээрээ ингээд бүр бат нэгдсэн бол ямар ч асуудалгүй байгаа зү. Тэгээ ихэнх эмэгтэйчүүд ч эрэгтэйчүүд ч ба яг эрэгтэй нөхөр хоёрын маань хувьд хоёулаа яг адилхан нэг нэгнийхээ тэр нэг юм хол ойр гэхээс яг нэг нэгнийхээ нэг тэр чухал зүйлийг нь аягуусаа ингээд дэмжилцдэг байвал энэ нэг хамгийн том тэр нэг даваад авчиж байгаа юм шиг санагддаг байхгүй. Одоо жишээ нь миний хийдэг ажлыг манай хүн ингээд ерөөсөө ойшоодгүй шалт тэнийг юм хийдэг гэдэг ч юм уу тий. Тэгэл ингээд жишээ балаа юм хийдэг дандаа л ингээд яхаа ингээд яриаддаг бол стресс тахгүй ингээд ядаргаатай хүн ингээд ажиллаа цомгоор ах чинь гэдэг ч юм уу те нэг иймэрхүү юмуд гарна гэтэл яг тэрийг нь аягуулсаа ойлгоод хүлэн зөвшөөрөөд бүр окей хөгжиж болно ингэж болно бүх юмудаар хангаж өгөх тахаар эмэгтэй хүн өөрөө ирэхгүй тэр кафег ингээд мэдрээд тэгээ бүр илүү ингээд нөхдөд татагдах ч юм уу гарч ирдэг юм болоо гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр холын зайны харилцаан дээр миний хувьд яг эргэн тойрноор болж исэн одоо юу гэдгийг харж исэн зүйлсээс анзаархад яг ийм холын зай гэдгээрээ биш эргээд яг ингээд уулзсан бид хоёр яг энэ сард хэдэн төгрөгийн ийм юм хийх ёстой ч гэдэг юм уу. Энэ сард хүүхдийнхээ ийм юм хамтдаа цуглуулж хийчихье. Хэдэн сая төгрөг хураач хийж гэдэг юм уу. Нэг тийм хамтын юм гэдэг зүйл угаасаа байхгүй болвол ямар ч одоо нэг гэр бүл чинь нэг талаас нөгөө талаас нийлээд нэг юм айгүй л олон нам дээр байдаг ш нэг нь бөөрөхэд өстэй нөгөөт нь дөрвөлжин өстэй ч миний хоёр нийлээд гурвалжин өстэй болохыг хэлээд байгаа маа гэд. Тэгэхээр миний бөөрөхэд өсч болохгүй байгаа нөгөө нөхрийнхөө би дөрвөлжин өсч болохгүй байгаа гэх би өөрийгөө бас эвдэж гурвалжин өс рүү орохын тулд манай хүн ч гэсэн яг өөрөө гурвалжин өс ороход өөрийгөө эвдэх ингээд шаардлага гарч байгаа шүү дээ. Тэгээд хэрэн дээр нэг юм окейгээ сонгоцсон сонголтондоо үнэн ч байх юм бол холын харилцаа нэг тийм бас асуудал биш байх гэж бодож байна. Гэтэ яг ингээ хүмүүс ярьдаг л 3 сараас дээш угаа судлаач гэж гэдэг юм уу. Тэг яг энийг ингээ давцсан хүмүүсийн яриг сонсохоор итгэл байгаа зат болно л гэж хэлээд байгаа байхгүй. Энэ бол үнэхээр боломжтой байгаад байна л гэж хэлмээр байна. Тэгэхээр айгүй олон эмэгтэйчүүд, айгүй олон нөхрүүд, ялангуяа эмэгтэйчүүд ингээд хүүхдүүдээ асар халамжлахыг гэртээ үлдээд нөхрүүд нь юм бол хол яв сонголоод хвчлээ гэдэг шүү дээ. Тэг яг энэ нөхцөл дээр илүү эмэгтэйчүүд маань ч гэсэндээ ингээд бас юу гэдгийг хардах ч гэдэг юм уу нэг иймэрхүү нэгүүд орж ирдэг шин хот агаадаа болохоор өөр юм игээд байгаа юм шиг бат өөр эмэгтэй дуулаад байгаа юм шиг ч юм уу заахгүй алга болчихоор ингээл нэг байр цууж ядаад байдаг ш. Тэрэн дээр ихлээр бас нэг өөртөө айгүй ихтэй байх хэрэгтэй юм шиг байдаг шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө хүн чинь одоо тийм идэр зөвлөлбөр ингээд байж та татсан нөгөө хүн жуулам ямар тийм яхаа ингээд санагдаг байна гэж бүр ингээд хүн юм хийгээд ажиллаа хийгээд зах чинь гэдэг нэг юм ойлгоход татамжтай ороод ирэхээр энэ хүн надаа угаасаа итгэдэг юм байна гэдэг мэдрэмж орж ирсэн нөхцөл бас ер нь харилцаа их гонхож юм уу ингээд дайвалж эхэлдэг гэж магадгүй гэж анзаарчихсан. Тэгэхээр бид хэд маань юу гэдгийг холын зайд харилцаа үнээр хэцүү ч гэсэн
Ямар ч гэсэн эхлээд нь итгэл гэдэг зүйлээ тодорхой бас лимиттэй өгнө манайхаа. За 100% өгөхгүй. Ерөөхдөө за ер нь аль нэг 50-аас 60%, 70% ч юм өгөөд тэгээ өөрийнхөө хэмжээнд өгөөд тэгээ 30% дээр нь ер нь жоохон хараад тэгээ 30% ингээ бүгдийг өгөхгүй. Гэхдээ надад бол ингээ би чамд бүх хараа өгсөн шүү. Би чамд чи байгаа учраас би ингэж байгаа шүү гэдэг юм. Тэр урмын өгнүүдийг аюул сайн биендээ хэлцдэг болчвол холын цай гэдэг нэг тийм асуудал юусоо биш ах. Тэгээд яаж ч нэг холын цай гэхээр нэг ухаж чадах гэж байгаа юм шиг бүр баг хүн ухтай хол авах гэж юм шиг мэдээж бас биш. Яг тэрийгээ за яг хэсэг хугацааны дараа ингээд ирэх гэж байгаа гэдэг юм аа тодорхой байгаа нөхцөл бас тэрийг хүлээлт маань ингээд уулчих тодорхой учраас 3 сарын дараа ирнэ гэдэг ч юм уу. Эсвэл яг жил 6 сарын дараа ирнэ гэжсэн болчвол бас хэцүү байхгүй юу? Яг тэрийгээ ярилцаад яг хамтдаа ингэж байгаа шүү тодорхой байвал бас маш боломжийн гоё юу гэдэг хариунууд гарч ирэх респонс гэдэг юм хариулт гарч ирэх болов гэж бодож байна. Миний хувьд бол за тэгээд мөгжлөөс асны гоё асуулт асууя л та. За ингээд юу гэдэг хэдэн жилийн өмнө ингээд охинтойгоо сайхан ингээд утсан зурнуудаа постлагдсан шүү дээ өөрөө. Охинтойгоо ингээд ирж ижээ гэлтэй тэгээд зурнаас чи хөөрхөн хайр юмэр байгаа байхгүй. Тэгээд яах аргагүй холын занд байсан ч гэсэн яг нэг хүүхдэд дагуулад энэ одоо юу гэдэг мөгжлийн зүйлс ингээд хамтаа амтрах гэж очиж штэ. Энэ мэдрэмж тэгээд ингээд охинтойгоо нөхөртөөгөө ингээд гурлаа яг ингээд за яг хамтаа амтрах болчлоо штэ гэдэг тэрийг ингээд мэдэрсэн мэдрэмж юм уу те тэр мэдрэмжээсээ олцооч гэж хүсэж байна. Ямар байсан бэ? Жишээ надад нэг юм хөвчлөлтэй хөрх юмуд жиж байна штэ. Тэрийг нь мэдгүйсэн чи юм байсан байлаа ч гэдэг юм уу. Тэр мэдрэмжээсээ сонсогчд маань суултаач яа гэж хүсэж байна. За нэг хол байж байгаа жинхэнэ одоо нэг гоё болно гэж ирсэн чинь жинхэнэ гоё болно шүү дээ. Одоо нэг амьдралын нөгөө битэрийн одоо нөгөө ихэнх яг тал жил нь хол амьдарсан. 14 жил хамт амьдрахтаа 7 жил нь хол 7 жил нь хамтдаа амьдарсан. Хамтын амьдрал анх удаа эхэлсэн гэдэг шиг. Хол амьдрал ч айгүй нөгөө гоё би эндээ нөгөө хэлэх юмудаа ингээд ярьцдаг бол яг хамт амьдраад ирэхээр ээж аваа ихнэр хүргэдэг мэдэрдэг үүрэг хариуцлага айгүй хумсралж ярьдаг. Тэгээ нөгөө хол байхдаа нөгөө татагдаж байгаа ойр байгаад ирэн бүтүүлгэлцээд ирдэг харилцааг үүсгэж ирсэн. Агуудаа аав ээж болж байгаа учраас одоо нөгөө хүүхдээ харна. Манай нөхөр ч одоо нөгөө хүүхдээс хол өссөн шүү дээ. Нөгөө бараг л өөрийнх нь хүүхэд аав ээжийнх нь хүүхэд юм шиг аавж хоёр давж өгчдөг гэдэг. Ингээд нөгөө одоо яг нөгөө аав ээж нь өсгөлцөж өгсөн учраас тэгээ нөгөө үүрэг хариуцлага жоохон ингээд өөрөөр бодцсон. Эргээд их ингээм хамтдаа амьдрал хүүхдэд цэцэрлэгээс авах гадаадд ч одоо нөгөө дэмжээд өгөх одоо тийм ээ ах эгчнээс нөгөө тамаасан садаа аав ээж хол учраас яг өөрсдөө ажлын цаг одоо битээр нэг яриа сууж ирсэн. Хамтдаа гоё байна гэсэн чи яг амьдрал яг шумбаж эхэлсэн. Хоёулаа ажилтай хүүхдээ өглөө цэцэрлэгт өгөх гээд ихтер цаг нь ажлуудын цаг болдгоо. Тэгээд 7:30-аас яг цэцэрлэгийг эхэлдэг. Би төрүүлээд бүр 6 цагт ажилдаа явчихдаг. Тэгмүүд манай нөхөр хүүхдээ өгөх болно. Бараг л багшийн ирж их хараад баг явдаг. Тим хэмжээд үүдээр нь оруулаад явдаг. Ийм хэмжээнд яг ингэж яадаг. Орой хамгийн сүүлд нь 7:30-д хичээл нь цэцэрлэг нь тараад дахиад бит өөр оройтхоор бол хүүхдээ 9 цаг хүртлээр багшд нь гуйж нэмэлт цагаар харуулдаг. Өглөө болгон аль эсвэл хөргөж өгч амжихгүй бол оюутнууд төрөө хөлсөлж хүүхдээ харуулдаг байсан гэл яг амьдрал буцалж ирсэн. Тэгэл яг амьдралын хугацаанд ороод яг аав ээж болж эхэлсэн. Урд нь бол яг байсан холын цайны хайр сэтгэлийн харилцаагаар харилцаадсан байгаа байхгүй. Яг хамтдаа амьдраад ирэнгүүт хань жил үр хүүхдийн харилцаагаар амьдарсан чинь аав ээж байна, эцэг эх байна гэдэг чинь ямар том үүрэг хариуцлагатай байдгийг одоо тий маш олон зүйл дээр санал зурж исэн, маш олон зүйл дээр одоо нөгөө одоо бараг л нөгөө хол байж салаагүй хэрнээ хамтдаа амьдраад салах гад байж исэн түүхүүд их байдаг. Тэгээл яг за ерөөсө болохгүй байгаа юм байна. Хол ингээ амьдраад ирэхдээ яхаа хүүхдэр би тач тийм л ерөөс би өөрийгөө баг ингээ аваа явчих хэмжээд болчдөг. Яг ингээ хамтдаа амьдраад ирэнгүүт одоо ингээ бүх юмных нь өвн харагдаад л одоо тий бүх юм болж өгөхгүй өргөөл энэ тавьсан юм нөгөө газар авчиж тавьсан баг чид. Шүдний оог нь яаж хэргэлдгийг чи мэдэхгүй байж байгаа л шүдний оог дундаасаа баазаж эхлээл. Ингээл ирэнгүүт бид нар ч яадаг хүүхдээ нөө хүлэн зөвшөөрөхгүй. Яг өөршгөө байлгах гал нэг юм одоо нэм ханхуу төсөөлцөн төсөөлийн ханхуу нь биш болол үйлдэлүүд нь биш болоод ирэнгүүт тэрнэр асуудлууд үүсдэг. Нэг тийм харилцаан дээр үүсэл за сүүлдээ бүр ингээл за болио би зүгээр хүүхдээ аваад Монгол буцъя гэдэг дээр ээж хүртлээ тулж исэн.
Тэгээд одоо ингээд нийт масс гэр бүлүүдийг ингээ харахаар удаан хугацаанд хол байсан гэр бүлүүд яг тэр харилцаан дээр ойлголцоход нэлээд цаг хугацаа бас ордог. Ороод ч явж байгаа. Тэгээд жил болох, 2 жил болох, за 3-аас дээш жил болонгууд одоо бүр яг тэр харилцаанууд үүсээ зүгээр л яг аав ээжийн харилцаан дээр очсон. Ханижлын хайр сэтгэлийн харилцаагаа сэргийж чадахгүй тийм тохиолдлууд одоо ойрын иргэн тойронд маш их анзаарэгддэг. Бид хоёрын хувьд ч гэсэн яг тийм байсан. Тэгээд түүнээсээ болоод бүр ингээд салах үе дээрээ бид хоёр хүртлээр тулж исэн. Яг ингээд бие хүн болчихсон. Одоо тий бүх юмаа л одоо ээжийн үүргийг би ч ингээ нөгөө гүйцэтгээд идэг. Эхнэрийн үүргээ ингээ нөгөө хамт байх тэр гүйцэтгэж чадахгүй. Эсвэргээрээ нөхөр болох тэр яаж яах гэдэг тэр нөхрийнхөө үүргийг ч одоо нөгөө гүйцэтгэхгүй, эцгийнхээ үүргийг ч гүйцэтгэхгүй одоо тийм ээ бие даасан ганц бие залуу шиг явангуут гадаадад амьдарч байгаа хосуудууд бол энэ бол асар их проблем зөрчил болж үүсдэг. Үүнээс шалтгаалаад бид хоёрын хувьд яг асуудал үүсээд түүнийг яаж даван гаргах вэ гээл тэгэл яг одоо мэргэжлийн хөтөлбөр сургалтаас хамтдаа гэр бүлийн чиглүүлэг аваа. Гэр бүлийн ментор болоод анхудаа салах гай сарних гад байж исэн гэр бүлийг таяр чин за энэ ус юм биш тэгээ хэлэнгүүт ястай үгүй чи минь гэж хэвтчихлээ тэс өндлөө. Тэгээд яагаад гэвэл нөгөө би бинийгээ таньж мэдтгүй юм билээ. Нөгөө өөрийгөө таньж мэдхгүй хүн чинь нөхрөө таньж мэдхгүй шүү дээ. Би ямар даваа суултай талтай юм бэ гэдгийг мэдхгүй хүн чинь хүнийг яаж таних юм бэ? Нөхрийг яаж таних юм сте. Нөхөр ямар даваа суултай. Нөхрийг өөрчлөл болох гээд байгаа шүү дээ. Над шиг байсангүй. Эсвэргээрээ бид хоёр чинь шал өөр хоёр төрлийн хүн бие биелүүгөө байхгүй зүйлээрээ татагдчих холбогдчиход яг байгаа зүйлүүд нь нийлээд ирэнгүүт эн чинь биш юм чи над чиг байсангүй зөрөөд эхэлдэг. Энэ цаг хугацаа айл гэр болгонд одоо тийм ээ асуудад бол тохиолддог зүйл байх гэж боддог. Тэр зүйлээсээ болоод бид хоёрын хувьд яг анхудаа яг мэргэжлийн зөвлөх, мэргэжлийн хөтөлбөрт хамтдаа орсон. Тэгээд хамтдаа орж яг асуулаа шийдээд миний чадахгүй зүйлийг манай нөхөр ингэж чаддаг юм байна. Миний чаддаг зүйлийг манай нөхөр чаддаггүй. Тэгэнгүүт манай нөхөр яадгүй гэхээр манай эхнэр ийм зүйлээр чаддаг юм байна. Тэгвэл одоо чаддаг зүйлээ хийснээр дээр би эдгэргийнх нөгөө чадахгүй зүйлийг хийлгээд би ч Монгол одоо нөгөө ширээний ажил хийж исэн, сургалт одоо хүний ажил хийж исэн хүн энд хурж ирээд яг хар ажил хийгээл дүүрэн ханан дотор одоо ажлын хувц өмсөөл одоо тий үйлчлэгийн ажилтан болоод зогсох тэр чинь ажлынхаа ачаалаас болоод би стресстэй байдаг. Манай хүн болох тэр яадаг уу гэдэг тэр эхнэрийн хувьд ирсэн хамт байгаа нь гоё гэж хараад байдаг. Яг тэр зүйлүүдээс бол яг зөрчил үүсээд ч юм уу хүүхдтэйгээ хамт амьдраад их тэр хамтын амьдралын зөрчил үүсээд би биений ойлгохгүй ерөөсөө хүлээмжшүүрч чадахгүй байгаа гэсэн. Тэгэд би биений хүлээмжшүүрч чиглэсэн тэр цагаас бид хоёрын одоо нөгөө дараагийн одоо нөгөө тий буцаагаад тэргүүлээ би биений холын зайнаас хайрлж исэн тэр хайр сэтгэлээ одоо хайр маяг байна. Тий амьдрч эхэлсэн. Тийм нэг юм хүн болгоны амьдрал энэ бол холын зайн амьдралд бол тий би хосууд одоо тийм ээ ямар ч байдлаар хол амьдарсан. Мэдээж цаг хугацаатай, мэдээж зоригтой хол амьдарч байгаа. Тийм учраас хосууд хол байхдаа би биендээ итгэсэн итгэлээрээ илүү дотн амьдралын гагнаас үүсдэг юм шиг санагдсан. Ямар үед нэрээ миний хань жил нэрээ яагаад энэ зүйлийг хийгээд бүтээгээд явж исэн гэдэг зүйлийг нь бол дараад нь хурж ирж нөгөө мэддэм билээ. Хол байхдаа яадгүй гэхдээ амархан газар гадаадад гоё байж байгаа гэж нөхрийг айгу хардаг. Эргээд яг нөгөө нөхрийнхөө амьдралаар амьдрах гэсэн чи би амьдрч чаддаггүй. Нөгөө ажлыг хийж чаддаггүй. Тэгээд яг бодит байдал төсөөлөл хоёр тийсвэр. Тэгээ бодит байдал дээрээ хурж ирээд яг нөгөө яаж одоо манай нөхөр энэ одоо тийм ээ хүнд хүчээр ажлыг хийгээд одоо тийм ээ аргэрээ одоо тийм эхнэр хүүхдээгээд явж исэн гэдэг зүйлийг эргүүлээд ойлгоод ирэнгүүт буцаагаад эргүүлээд нөгөөстэй хайрлах хүндлэх өөрөөс гарах тэр одоо нөгөө хайр ундарч идгийн ундрах зүйлийг бий болгож исэн. Тэгэл хамтдаа аягүй сайн ярилцдаг болсон. Нөгөө холын зайнаас л ярилцаал яаж ийнэ яриад байдаг болохоос биш яг ойрын зайнаас бас ярьж чаддгүй. Тэгээд одоо яг энэ зүйлийг одоо бас одоо нөгөө алдаад байдаг хосууд юун дээр алддаггүй гэхдээ мэдээж хосын харилцаан дээрээ буюу бие физиологийн харилцаан дээрээс айгүй алддаг санагддаг. Тэгээд бит хоёрын хувьд очиж яг тэр зүйл бол хосын харилцаан дээрээ нэг их удлаа гэж 6 сар тутамд уулзчаад байдаг нөхөр яваач тэгэл эсвэл би одоо тийм ээ ажлынхаа амралтаар хурж ирээд сар болчиход явдаг ч юм уу 10 чад явдаг ч юм уу. Энэ тохиолдлууд бол дунд нь аягүй бас нөгөө бит хоёрын хувьд ойрхон ярьж өчтдөг. Тэгээ одоо байгаа хосууч гэсэн ингээд ойрхон явж байгаа юм би бол аягүй сайн зүйл гэж боддог. Хүмүүс явахдаа яасан олон явдгийн мөнгө хураахгүй байнга Монгол явчих юм гэж яриад байдаг байхгүй. Үгүй тент ч одоо тий
Хосын харилцаа гэж юм биш. Би физиологийн харилцаа гэж юм биш. Одоо тэрийгээ зохицуулж чадахгүй, ярилцаж чадахгүй, шийдэж чадахгүй болох тэр л яах гэдэг нь гэхээр нөгөө итгэлийн асуудал нурж эхэлж байгаа. Дараагийн одоо тийм ээ амьдралын асуудал эхэлж ирж байгаа. Тэр асуудал дээрээ хамаагүй лөө хосууд бат бөх одоо өстой хол байгаа, санаж байгаа, хүсэж байгаа бол одоо тий ажлынхаа завсраар яваад очичдаг. Би биендээ итгэдэг. Тэр итгэл холын зайнаас хүртэл одоо манай одоо зарим хосуудыг бас мэднэ. Манай ойрхон жишээнүүд хүртэл одоо тий холын зайнаас яаж одоо өөрсдийнхөө физиологийн асуудлыг хүртэл шийдэж болдгийм бэ гэдээ одоо бас юм цаг үе өөрчлөгдсөн учраас одоо мэрэгжлийн секс коучнараас одоо тиймэрхүү зөвлөгөөнүүдээ аваад хүртэл хосууд холоос биендээ итгэлээ үүсгээд тэр одоо физиологийн харилцааг хүртэл шийдэж болдог юм цаг хугацаан дээр амьдарч байгаа учраас бид нар нэгт одоо нөгөө судалгаатай байх хэрэгтэй юм байна. Хоёр та асуудал үүслэх үйл мэрэгжлийн хүмүүстэй сандаа зөвлөгөөж эхлүүлэг авчдаг байгаасай. Манай гэрээлийн үед яг л тэгсэн. Одоо ямар ч асуудал гардггүй гэр бүл байсан үгүй асуудалтай байсан. Монголд багтааж асуудалтай байсан. Энд дээр иж гэсэн асуудалтай байсан. Харин асуудлаа яаж шийдээ сүүлийн 5-6 жил гоё юм аз жаргалтай нам дум биений ойлгодог одоо хүндэлдэг нэг иймэрхүү харилцаатай болж байгаа вэ гэхээр дөрөөсөө биенийг ойлгодог. Мэргэжлийн туслалцаа чиглүүлээ авсны үндсэн дээр нэг юм өнөөдрийн төвшөнд одоо нэг биенийг ойлгодог одоо нэг ийм даваа сул талаа мэддэг иймэрхүү гэр бүл болцсон одоо амьдрал явж байгаа. Одоо миний жишээ иймэрхүү бай. Тэгэд маш олон одоо нөгөө гэр бүлүүд хосууд холын зайны харилцааг бол амьдарч байгаа. Та бүхэн маань бас бусдтай бас гоё одоо тийм ээ туршлага олгоод өөрсдийнхөө холын зайн харилцаанд ямар харилцаануудыг үүсгэх вэ тий гоё хуваалцаарай гэж бас уриалмаар байна. Тэгээ биендээ бас тийм ээ хичнээн бие холдвол сэтгэл холдно гэдэг одоо тийм ээ үгийг батлах биш харин ч эсэргээрээ яг энэ үгдээр харин турштай бид нар одоо итгэлтэйгээр хол байсан ч гэсэн хосынхаа харилцааг өргөжлүүлээд авч үлддэг байгаасай гэдэг зүйлийг л уриалж хэлээ гэж бодож байна. Тэгвэл яг хөө тэгээд мөчлөлийн хайрнаас хэд хэдэн зүйлүүдийг харлаа л та. Яг харахгүй юм яг төцөөлөд идэг бид нар угаасаа л ингээл эрчүүд нь л бас нэг нэх гоё тийм айгу гоё хаал хийдэг тий. Тэгээ нөгөө нэг эрчүүдийн дуртайгаар орондоо айгу сайн. Тэгэл утга хоолыг шууд хийж өгвөл өстэй юу ч хийсэн тэр хотын гоё эндүүдээс бүх юм бэлэнцэглэн ингээд байх нэг тиймэрхүү бас нэг хүлээлтийн нэг юм юу гэдэг нэг би энийг айгу сайн чаддаг энийг огч чаддгүй шүү гэдэг нэг тийм бид хоорондоо шууд ингээд ярилцчмаар юм шиг байна. Би энийг болж зөвхөн зөвшөөрч чадахгүй. Харин чи миний энийг айгуу сайн хөлийн зөвшөөрөө гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энийгээ айгуу сайн бид нар нэг холбож ойлгож энэ дээр зогсох юм шиг байгаа байхгүй. Тэгэхээр хосын харилцаа гэдэг бол яг харахгүй гэр бүлийн хамгийн чухал хэсэг. Хосууд өөрсдөө очролгүй, хосууд өөрсдөө нэгэндээ итгэхгүй, ойлголцохгүй, тэгээ буруу хаарсуучаад идэг. Нэг асуудал гарчвал тэрийг нуугаад ичт нуусаар агаад бүр том болгоос халдсан напраад тулдаг биш. Жижиг асуудал гарангууд хэрэлдэж байгаа ч хамаагүй очролдог байгаасаа гэж үздэг байхгүй. Хэрэлдэж байгаа ч хамаагүй. Тэгээ новшм нь юу гэдэг тэргээ хэлж байгаа ч хамаагүй ардман гардаг байгаасаа гэж үздэг. Тэгээд бид нар өөрсдөө дандаа нэг юм айгуу сайн эрчүүд нь болохоор нэг айгуулаг юм гүн шиг эмхтэй хөсөд идэг тий. Яг нэг гүн шиг эмхтэй байхгүй гот гүнжнэрт чи яхад нэг өөр юм хэрэгтэй байгаа байхгүй тийм. Яг тэр нэг юм хоёр өөрсдийнх нь ойлголцол өөрсдийн хүлээлт гэдэг зүйл айгу өөр яагаад юм лээ. Тэгэхээр би яг энийг хийж чаддаг. Би хоол хийж чаддгүй бол чаддгүй, гуйлдуур чаддгүй гэдэг ихнээс хэлж мэрч юм шиг тий. Тэгээ хол агаад ирэхээр бүх юм л аймгүй гой санагдал хурдан уулзахамсан гэж бодоод тэгээд уулзаад ирэнгүүт нөгөө мөч жаглын мэдлэлээр хамаг ингээл энэ нь болохгүй ханаас нь хагдаад эхлэх үед айгүй олон гарна шүү дээ тий. Тэгэхээр яг тэр цаг мөч дээр ер нь бол за яг яах гэж байгаа вэ? Ийм мэдрэмж төрлөө. Надад ингэ санагдлаа гэдэг ингээ ойлгостой болчихлоо айгүй зүгээр. Тэг яг энэ үүднээсээ одоо юу гэдэг манай эхлэх зэрэг групп маань 5 сар бол яах аргагүй гэр бүлийн сар олон улсын гэр бүлийн өдөр 565 тохиодог. Тэгээ энэ өнхөө өдөрт зориулаад эхлэх зэрэг группийн маань хувьд маш гоё ивент зохион болгож байгаа. Тэгээд ер нь бол хайрын босгол өнгөрсөн жил бас би тэгэхэд хийжсэн. Энэ жил бас яг нэрээ дахин авч үлдээд хайрын босгол гэдэг ивент хийж байгаа. Тэгээд энэхүү ивент маань онлайнаар болно. Тэгээд болохдаа мөгч ягаал өндрөө за боловч яг 3 ментраас гадна нэмэлтээр яг энэ 3 үгүй хосын харилцаа буюу секс харилцаа тий. За нэмээд хүүхэдтэйгээ харилцах эцэг хүүхдтэйгээ яаж харилцдаг эцэг хүүхдтэй харилцааг нэмээд гэр бүлийн аз жаргал амгалан тайван байдал гэж юу байдгийг гэдэг энэ 3
нэршлиг гурлаг энэ холбогд маш гоё ивент хийж байгаа. Ивент маань шуудахгүй 5 сарын 16 өдөр болно. Тэгээд бүгд онлайнаар оролцох боломжтой учраас та яг энэ мөчийг тохиолдуулаад гэх юм яг ингэ танд энэ мессежүүд хэлж байгаа зүйлүүд үнэхээр та суралцсан ёстой байна. Эсвэл энэ дээр жоховшил гаргах ёстой юм биш гэдэг нэг тийм тохиолдол орж ирсэн бол хоёлаа ивентэд орё гэдэг шийдвэрийг гаргамаар байгаа. Тэгээд ивент маань маш хямдхан болно. Хосороо орж ирэх юм бол та 108,000 төгрөг төлнө. Хэрвээ ганцаараа орж ирж бол 54,000 төгрөг төлөөл ивентээр бүрдүүлэх боломжтой байгаа гэдгийг хэлмээр байна. Тэгээд энэ одоо юу гэдэг энэхүү ивентэд бүр хамгийн гол нь юм байгаа да. Яг хосын харилцаа гэдэг талаас бид нар зүгээр хоёр зүгээр ингэж яриад нэг зүгээр нэг амьдралынхаа практик юмнууд ярих байхгүй. Яг мэргэжлийн хүмүүс нь орж ирээд яг ийм байгаад гэдэг практик дээр ийм болоод гэдэг энэ дээр хосд ингэж алтаад гэдэг гээд яг мэргэжлийн хүмүүс нь орж иж ярих учраас ярина илтгэл тавина. Тэгэхээр энд орж ир манайд судалцаад ялангуяа холын зайн дээр байгаа бол хөртөөгөө хамтаа орж ирээ. Техниктэйгээ хамтаа орж ирээд тэгээ өнгөрсөн жилийн манай бас нэг гоё хийжсэн special night гэх хосод зэрэгсэн үдшилэг зохион байгуулж ирсэн. Тэгээд тэр үдшилэг дээр бас нэгэн хоёр хос маань ингээд яг салгаж ирсэн ч гэсэндээ хоорондоо уулзаад тэгээ ингээд хамгийн гоё гал халуун хамгийн сүүлийн болцоо ч юм уу тий хийгээд ингээд бас салгах санах сэжээр гарч ирсэн удаач гэсэн байдаг. Тэгэхээр бид нар ямар ч яг өнөөдрийн байгаа нөхцөл бололцоод ирээ. Одоо гэлээд бол хоёлаа яах вэ? Нэг ивент оролцоод үзье гэд. Тэгээ бид нар өөрсдийгөө хүлээлтийг аяга буруу тавиад. Тэгэхээр мэргэжлийн хүмүүсийн яриаг сонсоод тэр хүмүүсээс бас өөрөнд чиглүүлэг аваад ингээд боломжтой юм гоё ивент таныг хүрч байна. Тэгээд эхлэх зэргийн ивентүүдийн төлбөр бол дандаа 100-аас дээшээ байдгийн. Тэгээ энэ удаа хосууд яахааргүй гэр бүлийн сад байгаад байна. Тэгээ илүү ингээ хосоор орж ирэх хүмүүсийг бид дэмжмээр агаад байгаа байхгүй. Тийм учраас төлбөрөөс аюу харьцангуй хэм тавьсан. Тэгэхээр хосоороо 108,000 төгрөг одоо ивент тодлох боломжтой шүү гэж хэлмээр байна. За тэгээд нэмээд мөгчлөөс ахаад нэг асуулт асуугаад хэдүүлээ. Подкастаа өндөрлөе. За тэгэхээр одоо юу гэдэг мөгчлөөс асуух гэдэг асуулт маань яг одоо яг ингээд холын харилцаа дөнгөж эхэлж байгаа ч юм уу. Одоо яг ингээд хоёр тийшээ холдож явах гэж байгаа хосууд зориулаад гоё типс өгөөч гэдэг тий. 3 шиг типс ч юм уу тий. Өгөөч гэвэл хүчаал маань өгчлөх бай. За одоо нөгөө хосууд чинь ямар ч байж болно. Магадгүй одоо нөгөө ямар нэгэн токсик харилцаатай ямар нэгэн одоо тийм ээ зоддог ч юм уу ямар нэгэн байдлаар одоо хүчрхийлүүлдэг харилцаатай болвол мэдээж хоорондоо ярилцаад салтыг бол дэмжихгүй биш дэмжинэ. Гэхдээ салгаасаа ингээд хамтдаа байх сонголт нь дээр илүү ядаж нэгт мэргэжлийн үн дээр хандаад үзээсэй. Гэрүүлийн зөвлөх, гэрүүлийн одоо тийм ээ ментортай ч юм уу яг гэрүүлийн салбарын мэргэжсэн одоо тийм ээ салбарын одоо нөгөө зөвлөгтэй уулзаад яг хинээсээ юунаасаа болоод байгаа юм бэ гэд ярилцаад үзээсэй. Битүүрийн хувьд ч гэсэн бас одоо тий хол сайхан одоо тийм ээ ойлголцож амьдарчаад гэхдээ сайхан байгаагүй хол байхад бас л асуудал байсан. Хин нэг нь одоо ингээд дундуур нь ороод энэ амьдралын шүү өдөртчдэг. Эсэргээрээ яах вэ гэхээр яг гэрүүлийн амьдрал бид нар суралцах хэрэгтэй юм байлээ. Тэгээд суралцаагүй хин нэгэн бид нар зааж өгөөгүй шүү дээ. Ээж аав бид нар зааж өгөөгүй шүү дээ. Чи ихнэр бол ингэ шүү. Ээж бол ингэ шүү гэж ерөөсөө биднэрт гэрүүлийн боловсрал гэдэг зүйлийг ээж аав маань зааж өгч байгаа. Их сургууль 10 жилийн сургуулиудад зааж өгж байгаагүй учраас энэ гэрүүл болох зүйлээр бид нар бүр цаг зориулж сурдаг байх хэрэгтэй юм байлээ. Тэгээ та бүхэн маань ерөн гэрүүлийн одоо тийм ээ талбар дээр ерөн суралцдаг уу? Эхнэр байх талбар дээр суралцаж үзчихсэн үү? Ээж байх талбар дээр хань байх, хайрлагдах эмэгтэй байх талбар дээр та бүхэн маань ямар нэгэн байдлаар сургалтанд сууж үзчихсэн үү? Үзчихсэн бол үзсэн ингээд одоо бичээж. Үзэж амжаагүй бол тийм ээ би үзээгүй. Би одоо яг л өөрөөрөө л явж гин одоо тийм ээ. Тэгээ бид нар өөрөөрөө явж явах нөгөө ямар нэгэн зааваргүй явж байгаа юм чинь бид нар алдсан шүү дээ. Тэгээ хамгийн нэгдүгээрт яг хосуудтай би юу гэж хэлмээр байна гэхээр ийм мэргэжлийн салбарын хүндэн дээрс нь менторлалт аваасаа мэргэжлийн сургалт нэгт нь одоо тийм ээ хоёрт нь яг хөөхтөр хамтдаа сураасаа гэдэг. Би яг манай гэр бүл яаж алдах гэсэн зүйлээс яаж аврагдсан гэхээр хөтөлбөрт орсон. Гэр бүлийн хөтөлбөрт орж хамтдаа ментортой болж хамтдаа яг асуудлаа ярьж хамтдаа одоо тийм ээ даваа суул талаа ярьж яавал сайн хань ижил яавал одоо тийм ээ бит хоёр сайн эцэг байх юм бэ гэдэг зүйлийг бас суралцаж явж байсан. Энэ зүйл дээр суралцахгүйгээр магадгүй бид нар яадаг вэ гэхээр найз нөхдөйгөө ямар ч тусламжгүйгээр гэрүүлийн аач талбар байхгүй мэдлэг байхгүй найзаасаа зөвлөгөө авдаг, ээжээсээ зөвлөгөө авдаг, хамаатан саднаасаа зөвлөгөө авдаг.
Энэ бол асар буруу. Чиний амьдралыг шийдэхгүй тэр хүмүүс гэр бүлийн ямар ч боловсралгүй. Тэгээ тийм учраас бидний яддаг тэр буруу хүмүүсийнхээ үгээр амьдралаа босниулдаг зүйл бол асар их нийгэмд байдаг. Тэгэд тийм ч үүднээсээ хосуудыг ерөөсөө л яг энэ гэр бүлийн талбар дээр мэргэжлийн хөтөлбөр сургалтанд суудаг байгаарай. Мэргэжлийн зөвлөхөөс зөвлөгөө авдаг байгаарай. Гурав дахь нь яах вэ гэдэг тэр хамтдаа маш сайн ярилцаад үзээрэй. Тэгэд өөрийгөө таниагүй хүн бусдыг таньдаггүй юм билэ. Тийм учраас яах вэ гэдэг тэрээ би өөртөө ер нь сурж боловсрож үзсэн үү? Би өөрийгөө бүрэн таньсан уу? Ерөөсө бид нар ч өөртөө яадаг вэ гэхээр өөрийгөө таниагүй үедээ бүх юм бусдын буруу. Ерөөсө бусдгүй л буруутай. Би ямар ч буруугүй. Тэгэд бид нар чи яадаг байсан гэдэг тэр маш олон алдаа дутагдал гаргаж байгаа шүү дээ. Тэрнийгээ өөрөөсөө хүлээн зөвшөөрөөд хараад уучлаарай энэ миний буруу. Ядаж буруу зүйлээр өөрчлөлт гуйдаг байх хэрэгтэй. Тэгэд бидний хувьд нэг ийм миний анзаарч яснаас ингээд нийгэмдэр манай маш олон сургалт хөтөлбөрүүд дээр эцэг их байгаасай гэр бүлийн боловсролыг өрөөсөө ингэж дэмжиж өгөөгүй нь энэ бол маш олон гэрэл бүлүүд салж байгаа тохиолдлууд яагаад гэхээр заавар байхгүй. Тэгэл хайр сэтгэлийн үндсэн дээр шохорхлын үндсэн дээр хамтдаа бид нар суралцаад эхэлсэн, амьдраад эхэлсэн. Болохгүй л яах вэ? Салчий гэдэг. Дундаас нь хэн охирч байгаа хөх тэр өврөө хүүхдүүд. Тэгэд өврөө хүүхдүүдтэй ч гэсэн аав ээж байх боловсролыг харуулж үзээгөө. Амьдралтаа анх удаа бид хүүхдээрээ өөрсдийгөө шүүлгүүлж ийсэн. Гэр бүлийн хурал хийдэг та нар цагтаа юу? Тийм цагтаа бол та бүхэн маань өврөө хүүхдүүдээ нэг сонсоод үзээрэй. Манай өврөө хүүхдүүд бид нарыг гаднаас нардаг тойл юм шиг хардаг. Яг манай гэр бүл яаж ийнэ гэвэл ээж тэгээд энэ аав тэгээд энэ гэд аль нь ч ялахгүй хүүхэд шууд үнэн чир хэлдэг. Манай гэр бүл дээр яг тэгж ийсэн. Тэгээл яг хүүхэд нэр ямар үнэн хэлт юм бэ? Яг хүүхдтэй ийм амьдралыг үзүүлээд байгаа юм биш үү? Ийм зан характер гаргаад байгаа юм биш үү? Тэгвэл гарахгүй байхын тулд би яаж амьдрах ёстой юм бэ? Өөрийнхөө бурууг мэдээд авч байгаа хгүй хүүхдээсээ. Хүүхдтэйгээсээ мэдж авчиад чи худлаарай дэ гэж хэлэх эрхөө авахгүй шүү дээ бид нар чинь. Хүүхдтэй тийм дүр төрхийг үзүүлж байгаа, тийм зан характерыг төрүүлж байгаа учраас харагдуулж байгаа учраас нөхөртөө тэр маань илүү бүр хүн дээр ч гэсэн харагдаж байгаа. Тэгэхээр аль болох гэр бүлүүдийг эхний ээлжинд салгах шийдвэрээ гаргаж байгаа. Эсвэл гадаадад байгаа ч гэсэн бие биенээсээ сэтгэл санаанд хүрч өгсөн хосын амьдралаа өргөжлүүлэх гэхээс илүүтэй холтыг гэсэн сонголттой хүмүүс бол яах вэ гэхээр мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө аваарай л гэж хэлнэ. Тэрнээс ч битгий найзынхаа үгэнд ороорой, ээж аавынхаа үгэнд битгий ороорой. Яагаад гэвэл яаж яах гэхээр тэр хүмүүс гэр бүлийн боловсролтой хүн байхгүй юу? Гэр бүлийн боловсролын чиглэлээр суралцсан, гэр бүлийн боловсролын чиглэлээр бас ажилтдаг хүмүүсээс зөвлөгөө чиглүүлэг авал бид хүн арай илүү мэргэжлийн төвшөнд нэрийн алдаа доноод байгаа зүйлийг гаднаас нь харуулах боломжтой. Тэгэд гэр бүл гэдэг зүйл бол яахааргүй хүн болгоны харилцаанд байдаг ах トゥ хамаатан садан аав ээж хадам өврөө хүүхэд хань жил гэсэн ийм өргөн үрээнд ойлгогддог нийтлэг ойлгогддог учраас бид хүн энэ зүйлийг эргэж хараал ээж аавтайгаа харилцдаг эргэж хараал өврөө хүүхдүүд хань ажилтай хадмуудтайгаа харилцах учраас харилцааны асуудал төр маш олон асуудлууд тулгардаг ирдэг. Тэгээд өөрсдийнхөө амьдралыг атгаад авч явъя гэх юм бол 3 дахь читгэжүүдийг амьдралын орж ирдэг амьдралд орж ирдэг урилгагүй чичтийг бүү уруулаарай. Өөрийн гэсэн амьдралын түлхүүртэй гэр бүл гэдэг түлхүүрээ баттаа атгаарай. Тэгэхгүй гэр бүл гэдэг жолоогоо өөр хүн шилжүүлээд өгчөхдөө хадам чишээ эргүүлээл манай эгчнэр чишээ эргүүлээл найз нөхнөр чишээ эргүүлээл сал гэл айл эсвэл нэг тийм асуудал болсон гэлөө хадмуудтай хэлвэл юугүй амьдрах чадахгүй л саасаад. Аль эсвэл өөрийн аав ээжтэй хэлвэл болболоод таар тохирохгүй. Нэг асуудал нь юунаас болсон, хинээс болсон. Нэг асуудал чинь нэг хүнээсээ болдоггүй. Им чин дандаа хоёр талтай учраас нэг зүйлийг буруугаар ч гэсэн ойлгоцсон байж болно. Хамтдаа хосын амьдралаа өргөжлүүлээ. Эсвэл төгсгий гэж байгаа бол мэргэжлийн хүн дээр нь очиод тэгээд төгсгөж болно, бүргэлжлүүлж болно. Тэр яг та хоёрын яг зүрх сэтгэлийн сонголтын асуудал байна ах гэж л итгэж байна.
Тийм учраас та бүхэн маань хосынхаа харилцааг анхныхаа хайр дурлал шигээ бие биендээ хайрлаад дурлаад үргэлжлүүлсэн бол явц дундад бид нар амьдралын шаардлагаар бүх зүйл бол гарч ирнэ. Тэгээ түүнийгээ нэг удаа ч гэсэн тесэн гараад хүлээн зөвшөөрөөд нэг жоохон уужуу ухаанаар ойлгоод бие биентэйгээ ярилцаж үзээд бүр боломгүй бол мэрэгжлийн зөвлөхүүдээс зөвлөгөө чиглүүлэг аваарай. Тэгснийхаа дараа бүрэн шийдвэрээ гаргаж тийм ээ салалт гэдэг зүйлийг руугаа орсон л зүйтэй гэж боддог. Тийм одоо залуучууд ч гэсэн ялангуяа гадаадад маш олон залуучуудыг бие биенээ одоо тийм ээ гэр бүлээ үүсгэж байгаа. Гэр бүлээсээ одоо тийм ээ одоо дад харилцааг үүсгээд явж байгаа. Ерөн гадаадад амьдарч байгаа 190% нь байдаг. Ийм учраас яг энд болгож байгаа 5 сарын 16-нд болгож байгаа онлайн ивентэд орж ирээд гэр бүлийнхээ асуудал одоо тийм ямар асуудал байгаад байгаа тэр асуудлыг мэрэгжлийн зөвлөхүүдээс зөвлөгөө мэдээлэл чиглүүлэг аваарэ гэснээ гэж одоо тийм бас манай Эхлэх Сэрэг багийн зүгээс 5 сарын 16-нд мэрэгжлийн жүчтийг өрсөн онлайн ивентийг 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа. Тэгэд энэ маань яах вэ гэдэг тэр маш олон гэр бүлүүдийг одоо бас тий учраа болоосой гэр бүлийн боловсралтай болоосой бид нар болохгүй бол салчий гэдэг амархан одоо тийм ээ нэг юм хичнээн бид нар одоо нөгөө цаасан дээр одоо гэрэлтийн бүртгэлээ салгаж байгаа ч гэсэн зүрх сэтгэлээрээ салж чаддаггүй. Нөгөө хамтдаа байсан дурсамж хизээ нэг үед бас гарч ирж илээдэг. Хань ажил нэг л удаа одоо тийм ээ биеэрээ одоо тийм ээ мэдэрсэн, эд эрэхтэн, эд эсэрийн хүртлээ одоо тийм ээ харилцааныхаа төвшөнд очсон хүмүүс бол тэр салалтыг бол угаасаа насан туршдаа хамтдаа байна. Хүмүүс яадаг вэ гэхээр сална гэхээрээ бие биенээсээ зүгээр нэг юм бичгийн цаас ураа ичих дээрээ салждаг. Нэрээ салгаа ичих дээрээ салждаг гэж боддог. Хэрвээ өөр хөвгттэй бол насан туршийн одоо хань ажилчин байсаар байх бол өөр хөвгтэй чинь эцэг их байсаар байх болох учраас бид хүн гэр бүлийн энэ одоо тий харилцаан дээр маш нухацтай мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө авдаг. Их сургуулиуд ерөнхий боловсролын одоо тийм ээ боловсролын систем ч гэсэн одоо энэ гэр бүлийн боловсрал, хань ажлын боловсрал, өргөдлийн боловсрал гэдэг зүйл ордог байгаасай гэдэг зүйлийг бол айгүй одоо маш их одоо анхаарч байгаа, маш их одоо тэр зүйлийг хүсэж байна. Тэгээ бид хүн ч гэсэн одоо тийм 10 жилийн боловсрал ээж аав маань биднэрт одоо тийм ээ өнрөө чи найз залуутай бол ингэж харьцаарай, ингээрээ тэгэрэй гэдэг юм бидний гэр бүлийн боловсралд одоо тийм ээ заагдсан болвол хизээч одоо бид хүн одоо тий одоо 2 3 алдсан байх байсан одоо зүйлийг нэг алдах жишээний хэмжээнд заалгуулсан шүү дээ. Харин заалгуулаагүй юм чинь бид нар алдах нь ойлгомжтой. Алдсан бол бас тийм ээ алдаагаа засах нь бас ойлгомжтой. Тэр алдаагаа засах боломж хүнд байгаа гэхээр бид хүн өөрөөсөө хамтдаа ярилцаж эхэлснээр, ухамсарлаж эхэлснээр аль эсвэл харж чадахгүй байгаа бол мэрэгжлийн хүний зөвлөгөөг аваад ойлголцож эхэлт юм билий. Би яг нөгөө шиний дутуу одоо тийм ээ сул талыг нөхөрчин өгт юм байна гэж одоо тийм ээ мэрэгжлийн үнээс сонсчвал нэрээ тийм үү гэж итгэсэн байхгүй. Тэгээ буцаагаад өргүүлээ харсан чинь нэрээ миний чаддгүй зүйлийг манай нөхөр чаддаг. Нөхрийнхөө чаддаг зүйлийг би чаддаггүй л байхгүй юу. Тийм учраас бид хоёр чинь анханасаа одоо шатрын нүүдэл яадаг үлээ. Би биенлэгөө одоо тийм ээ эсэргээрээ татгалцдаг штеп. Тэгэнгүүт жоохон хамт аваад ирэнгүүт жоохон юм одоо тийм ээ нөхцөл байдал одоо боломжгүй болол ирэнгүүт за боллоо гэж түлхэлцээд эхэлдэг. Давуу талуудаараа түлхэлцээд сул талуудаараа татагдчих эхэлчихэд тий. Яг тэр зүйлийг гэр бүлүүдээр холч байсан, ойрч байсан гэр бүлүүд дээр манай айгүйх ирдэг учраас миний хувьд эхний ээлжинд одоо тий хосуу салъя гэдэг шийдвэр дээр байгаа бол мэрэгжлийн үнээс нэг зөвлөгөө аваад үзээрэй. Тэгснийхаа дараа бас шийдвэрээ гаргаарай. Тэгээд нэг зүйл одоо алдаа нэг хүнээс болдоггүй. Учир шалтгааныг ярих юм бол энэ тэгээд гэсэн маш олон гомдлууд дээрээс болдог учраас тэр гомдлоо бие биендээ тайлж ярилцдаг байгаарай. Тэгээд гэр бүлийн өдрүүдтэй болоосой. Тэг ялангуяа энэ олон улсын гэр бүлийн өдөр тий 5 сарын 15-нд тохиож байгаагаар далимдуулаад маш олон бас одоо гэр бүлийн талбар дээр ажилладаг мэрэгжлийн хүмүүс бас энэ тэнд ивент сургалт арга хэмжээнүүд болж байгаа учраас энэ зүйл ч гэсэн хамтдаа одоо тийм ээ болцоод үздэг байгаарай, оролцоод үздэг байгаарай. Болцоно гэдэг чинь бид нар тий шал өөр зүйл юм бэлээ. Ажил ярихгүй, мөнгө ярихгүй, өргөд ярихгүйгээр яг бие биенийхээ зүрх сэтгэл рүү анх яа татагдчихсэн юм бэ? Манай нөхөр анх яа одоо татчихсан ихтэй нэг юм инээдтэй хүүхдэд юм нэг одоо шоколад өгдөг шиг
хамгийн анхны нөхрөөсөө авч исэн одоо нөгөө юм хөгжилтэй бэлэг гээд бодсон чинь тэрнийгээ яг санаад найзтайгаа яриад сууж их явцад нөхөр маань над руу гадаадаас яг солонгосоос залгаж ирсэн баггүй юу. Тэр их сонин тохиолдол. Тэгэд биедэндээ ингэж өгч ийсэн тэр одоо тийм сонирхолтой бэлэгсэлт юу байсан бид хүн ч одоо нэг амьдралын цаг хугацааны хэрэгээр олон жил болсон тохиолдолд тэр одоо нандин нарийн одоо тухайн үедээ сэтгэл догтлуулжсэн бие биедээ барьж исэн гой зүйлүүдээ мартчихсан байдаг. Бүр ингэж санахыг ч хүсдэггүй. Эргүүлээд дандаа гой сайхан дурсамжуудаа ингэ бодоод үзвэл тэр үед ч одоо хангалттай гой сайхан зүйлүүдийг одоо тийм ээ бие биедээ барьжгаад яагаад энэ өчүүхэн жижигхэн зүйлээс үл ойлголцсон юм болоо гэдэг зүйлдээ л гэр бүлүүд маш сайн нээлттэйгээр бие биентэйгээ ярилцдаг байгаасаа. Тэгээ ярилцах дээр манайхан яадаг вэ гэхээр битээр ч гэсэн масал тэгдэг гэсэн хүүхэд яаж ийн гэж ярихад бол мөнгө одоо тэгээл одоо тийм хүүхэд тэгээд энэ чи хүүхдээ харсангүй чи хоолоо хийсэнгүү ах уу юм энэ ингээд наадахын нэг идэхийн 10 уран дотор багтах зүйл асуудлууд дээр ярилцаад байдаг. Сэргэрийг чиний сэтгэл санаа яагаад байна? Өнөөдөр ямар өдөр байв? Одоо тэр зүйлийг ерөөсөө нөгөө анзаардаггүй, сонсохыг ч хүсдэггүй. Гэр бүлдээ цаг зөрүүлнэ гэхээр л өдөржингөө гэр бүлтэйгээ цуг байх юм шиг л ингээл хамт байх юм шиг л ингээл урд нь боддог байлаа. Бараг л хамт байсангүй гэл одоо нөхрийгөө одоо нөгөө ингэж одоо хүчлэх маягаар эсэргээрээ бид нарт яах вэ гэдэгтэр гэр бүлдээ цагаа зөрүүлнэ гэдэг чинь нөхрийгөө нэг 10 минут сонсохыг хүүхдтэй нэг 10 минут тоглохыг цагаа зөрүүлнэ гэдэг чинь ухамсартайгаар цагаа зөрүүлэх юм бол бас болдгийм байна гэдэг зүйлийг бол анзаарсан. Эсвэргээрээ нөгөө хамтдаа байгаа гэр бүлүүд бие бинийгээ хамт л байвал болоо. Ажил хийлэхгүй тэгэж бодоодсэн тийм гэр бүлүүд асар их байдаг. Хамтдаа ингээд гэр бүлүүд манай гэр бүлийн хувьд айгүй нэг анханасаа ингээд холын зайнаас харилцаад хол байгаад наашаа чаашаатай ингээд явцсан учраас ерөн ингээд нөгөө ажил хийсэн ч гэсэн манай нөхөр хүүхдүүд хоёр манайх их араас одоо тэглээ инглээ гэдэггүй би ч гэсэн буцаагаад эргүүлээд ажил гэж явсан цаг хугацаагаа нөхөр хүүхдүүд хоёртой эргүүлээд би нэрээ ойртож энэ 7 хоногт би чи нөхөр хүүхдүүд хоёртой цаг гаргалуу яалаа илээ өнөө орой нэг сайхан хоол хийгээд өгчий. Өнөө орой нэг хүүхдтэй кино үзчихье. Өнөө орой нэг одоо тийм ээ хүнтэйгээ гараад алах чи гэр бүлэрээ гараад алах чи юм үзчихье гэдэг ч юм уу. Тэр цагуудыг ингээд нэг юм завсараараа ингээд нөхөд ингээд өгчих юм бол бид нар арай нөгөө нэг юм жоох ингээд буцаад өргүүлээд нэг юм надад гомдохгүй л надад одоо тийм гэр бүлдээ цагаа зориулсангүй гэж хэлэгчих явцад буцаагаад эргүүлээд нэ калхиөрхөн бэлгийг барьчвал энэ мэн бид нарт буцаагаад эргүүлээд ингээд нэм тогтсон гэр бүлдээ ингээд нэг юм юу эрэхтэй байна гэдгийг мэдэрдэг болчдөг. Урд нь юусэн энэ зүйл дээр цагаа зориулж байгаагүй одоо зөвлөгөө мэдээлэл авч байгаагүй тохиолдолд яадгүй гэсэн гэдэг тэр ерөөсөө мэдэхгүй тэгэл өөрөөрөө л ерөөсөө яваад байдаг өөрөөрөө л яваад байдаг. Ийм одоо цаг хугацааг байсан учраас одоо хосуудтай бол би одоо ийм л одоо өөрийнхөө үдсэн арсан тулсан амьдралынхаа туршлагаас бол ийм л зүйлийг бол зөвлөхийг хүсэж байна, хэлхийг хүсэж байна. Тэгээд маш олон одоо нөгөө хосууд маань одоо мэдээж ямар одоо тийм ээ асуудлаас болж байна. Одоо хос болгоны гэр бүл болгоны асуудал өөр асуудалгүй асуудал гэж байдаггүй. Харин ч одоо нөгөө хэрэлдэхгүй байж үжсэн салчдаг гэр бүлүүд байдаг шүү дээ. Айгүй гоё би эндээ хэрэлдэхгүй юм хэлэхгүй хэлчүүл энэ гомдчихно гэж өөрөө өөрсөндөө ингээ буглалж одоо тийм ээ тээж явсараа байгаа ярилцахгүйсаар байгаа нэг өдөр нэг асуудал болонгоо тэрнээсээ тэгээ шууд салдаг хүлээмжшүүрч чаддгүй одоо тэгтэр эсэргээрээ одоо нөгөө хэрэлдээл байгаа харнээ салдаггүй тэр нь яаж байгаа юм гэхээр заримдаа хэрүүлэр ч юм уу заримдаа хэлэх үгээрээ дамжуулаад нөгөө юу үсээд байгаа, яаж гэр бүлээ аврах гээд байгаа, яавал одоо тийм ээ гэр бүлтэй сайхан байх гээд байгаа. Хэрүүлэр дамжуулаад би энэ зүйлийг хүсээд нь штэ. Би ингээд нь штэ гэдэг юм аа л гаргаж байгаа нэг хэлбэр гэж анзаарагддаг. Учраас асуудалгүй гэр бүл гэж бол байхгүй. Харин бие биенийг ойлгож хүлээмжшүүрж, бие биенийхээ орон зай руу халтдаггүй байгаасай. Магадгүй одоо намайг би энд ажиллая гэж сууж байхад чи одоо одоо ажил хийлээ. Энд одоо өрөөндөө чи ярьлаа унтсангүй шүнжин одоо тийм ээ онлайн уулзалт хийлээж гэдэг юм уу сурлаа гэдэг ч юм уу одоо миний орон зай руу халтуул надад хэцүү. Би буцаагаад эргүүлээ нөхөр хүүхдийнхээ орон зай руу одоо кино үзэхэд нэг кино үзлээ байх ч гэдэг юм уу дуртай амийн нэг гэдэг тэр хэлэхгүй байх юм бол энэ бол бид бүхний манай гэр бүлийн хувьд бие биенийхээ орон зайг юусэн хүндэтгдэг гэр бүл юу ийх үү гэдгээ хин хинийгээ мэдэрсэн учраас хүүхэд юун дуртай, нөхөр юун дуртай, эхнэр юу ихтэй дуртай гэдэг зүйлийг гурлаа мэдсэн учраас энэ асуудал дээр урд нь тэр зүйлийг мдэггүйсэн учраас бэр бэрийнх орон зайг халдаад
Ерөөсөө гарахгүй орохгүй чи гарлаа би орлоо чи гарсангүй орсонгүй гэдэг зүйлтэй ахын асуудал дээр бол асуудал үүсдэг байсан бол эсэргээрээ би бинийхээ давуу сул талуудыг мэдснээрээ яг ингээд өөрөө өөртөөхөө одоо тийм ээ чөлөөт ертөнцийн хүртлээр таймын орхидог өөрөө өөртөөхөө дуртай зүйлээ бас хийдэг. Буцаагаад өөрөглөө дуртай зүйлдээ цаг хугацаагаа зориулдаг. Гэр бүлтэй аим хүмүүс гэр бүлүүдийг бас ингээ анзаараад харах тэр ингээл хилхилдээл ингээл хөвтөлээдэг хилхилдээл одоо ингээл нөгөө гэр бүлэрээ л байж ивэл гоё гэл гэр бүлэрээ хоол иж идчихэл кино үзчихэл гэртэл байгаад байдаг. Эсвэргээр нөгөө эхнэр сурч өгч хүүхдүүд сурч өгч нөхөр бас найз нөхөд хүрээлтийг уулзах гад ихтер тийм байхгүй нөө. Тэгээ энийг бас ингээд нөгөө буцаагаад эргүүлээд нэгээрээ нөгөө зүйлээс нөхөөд идэг учраас гэр бүл болгоно л хоорондоо та бүхэн маань ойлголцож бие биедээ л болчихвол бусад одоо хэний юу гэж хэлэх танай гэр бүлийг хэн юу гэж харах чинь хэд ч хамаагүй. Тэгэхээр бусдын гэр бүл рүү бас хэн нэгэн орохгүй алдахгүй байгаасай хамтдаа л тэр гэр бүл бие биедээ л гоё хаал бол окей шүү дээ. Тэгээд бүх сайхан гэр бүлүүдтэй олон улсын гэр бүлийн баярын мэндийг хүргэе. Тэгээд хүүхэд нь наз жаргалтай хайраар дүүрэн аав ээж нь одоо тийм ээ сэтгэл ханамжаар дүүрэн ахуй амьдрал одоо өөрсдийнх нь одоо хийж үтэйгч байгаа зүйл нь одоо нэг юм тэгш тэнцвэртэй дүүрэн байгаасаа гээд бүх одоо хосуудтай аз жаргал баяр баясгалыг л хүсье өрөө. Тэгээд мундаг сайхан хосууд үлгэр дуурайлтай хосууд байж үр хүүхдүүдтэй өвлүүлдэг аав ээж, үлгэрэлдэг аав ээж, эцэг эхчүүд байгаарай л гэж уриалмаар байна. За тэгэлгүй яах вэ? Тэгээд нэмээд нэг зүйл хэлмээр байгаа юм болохоор бид нар ингээ академик талын боловсролд аягүй их ингээ цаг хугацаагаа мөнгөө зориулт юм байна. Академик талын. Одоо юу гэдэг доктор болох, профессор болох, тэ ямар нэг диплом өрөнд үзүүлэх, стажката болох, би нэг ингэчл гайгүй ажилд орчихно гэж боддог. Нэг тиймэрхүү сэтгэлгээнээр бид нар аягүй хүлэгдэж удаан амьдарчээ. Гоё. Одоо юу гэдэг илүү юм уу өнгөн талын юмнууд аягүй хутаж амьдэрсэн юм байна. Одоо гоё хувцастай болчуулч гэх юм уу. Тэднийхээр хандаа нэг тавиад амьдраад исэн юм байна. Бидний алдаа. Тэрийг өмнө нь ярьдаггүй л байсан л та. Тэгээ одоо сүүлд энэ тэнд хүмүүс юу нэрэд эхэлсэн байгаа. Ер нь яагаад бид зөвхөн гэр бүлдээ цагаа зориулж чадахгүй байх гэж нөхөр стресстэй бид нар уурлаад байдаг өмнө нь. Уурлахаар хэмжээнээс ахгүй юм уучрал тэгээд байгаа зү. Би ч гэсэн уурлахаар байсан ахгүй. Тэгээд тэнийг маш юу яриад байгаа гэдэг уурлахаар. Одоо болохоор ой заавчлаараа найз чадахгүй найз нэг надаа гэр бүлдээ цаг зориулах нэ гэд ингээ явах хэмжээний өөрчлөлтийг гаргах боломжтой байна гэж хэлэх гээд. Тэгэхээр академик талын боловсрол бид нарыг мөнгөтэй болох хэмжээний ч юм арай өөр юмнууд өгж байгаа юм өөр л дөө. Гэр бүлийн боловсролоход бид нарыг ганцхан одоо мөнгөтэй байхаас өөр бас бүх боломжоор бидэд итгэж байгаа байхгүй. Аз жаргалтай байх. Гэр бүлдээ орох тав тухтай байх. Одоо юу гэдэг нэ? Кайфтай байх, ажлаа илүү сайн хийх, карьер маань илүү амжилттай болоход тэр хон маань бид нарыг пуш хийгээд дэмжихэд ч гэдэг юм уу. Гэр бүлдээ бид нар цагаа зориулсан байхад гэр бүлийнх нь намайг бүхэл зүйлээр дэмжигдэг юм байна байхгүй. Тэгэхээр бид нар гэр бүл гэдэг нэг юм ер нь манай хэд бол ер нь шилэн бөмбөлөг гэдэг хэлсэн. Шилэн бөмбөлгөө бид нар нэг алдахгүйгээр хайлаад, гамнаад тэгээд нэг бид нар арай нэг өөр юмудаг найздаа ч юм уу цаг маа найзтай ингэж ингээл дандаа найзуудаа цаг хугацаа зориулах бас биш шүү. Тэгэхээр яг энэний балансыг гарч ярих үедээ гарч ордог. Гэр бүлийнхэнтэй тэгвэл та эсвэл гэр бүлийнхэнтэй хизээ цаг зориулж хамт ширээгээ тавьж хоол идсэн бэ гэхээр бүгд уцаа байлгатын цуцсан л байдаг штэ. Тэгэхээр энээр бид нар жоохон дүгнэлт хийе дуучлаарай пауз авъя. Пауз авъя амирлаа нарангоо пауз авъя тий пауз аваад окей одоо би яг гэр бүлтэй цагаа зориулах гэдгийг шийдээд тэгээд манай гэр бүл хайр дурлалын маань ивент болох хайрын тусгал гэдэг нэртэй ивент таныг үрж байна. Та 54,000 төгрөг төлөөд оролцох боломжтой. Энэ аюу гай боломж. Бид нар 50% таныг хөнгөлцөн урамшуулсан. За 50% урамшуулсан нь олонсын гэр бүлийн өдөр болж байгаа шүү гэдэг таныг 50% бид нар өөрсдөө биш нэлсэн гэсэн үг байхгүй. Ийм байгаа шүү гэж хэлмээрээ. Тэгээд яхаар мөнгө чаглалын манд хүндсэн тэр олон жижигэн манай хүн бол гэр бүл гэдэг нэлээд өнгөчлөөш талаас нь дамталт гээл өнгөчлөө. Тэндээс нь тань нэг юм хүй нэрээ яг энэ намайг гिचлээ гэсэн мэдрэмжүүдийг агиох таныг авсан байх гэж бодож байна. Тэгээд энэ хүрээд өнөөдрийн подкаста дүүргий гэж бодож байна. Тэгээд өнөөдөр бидэнд амьдралынхаа хамгийн үнцэнтэй мөчүүдийг чин сэтгэлээсээ бас зоригтойгоор хуваалцсан. Мөнгө чаглалтай маш их баярлалаа гэж хэлмээр байна л да. Тэгэд ер нь юу байдаг вэ гэхээр хүн ингээд нөхөртөөгөө битээ салгаж байгаа нийлцэн байхгүй юу гэдэг ярих хэмжээний зоригтой хүн аюу хэцүү олдохгүй шүү дээ хэцүү байхгүй юу.
Тэгэл ээж аав нь үзэн тэгэл тэнгүүтээ чи тэгэл нөхртөөгөө яас ингэ яриад тахтаа яад ингэ юм орж ирдэг шүү дээ. Тэгээ өчтөрийн подкаст нь ч гэсэн манай болоод юм аа ч гэсэн яг бид нар салгаж исэн баг ингээд нэлээд юм хэцүү кейсүүдээ хэцүү өөрийнх нь зүрхийг шимшүүлжсэн түүхүүдэд хуваалцаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө илааршсан одоо юу гэдэг энэ дээр яг нэг цагаа зориулсан. Тэгээд гэр бүл гэдэг зүйл дээр үнэхээр цагаа зориулаад гэр бүл хайрдуул чухал юм байна гэд бариад явж байгаа хүмүүс юм байна. Үг ийм байгаа даахгүй. Таны ч гэсэн ийм асуудалтай бол ангижраач гэд хэлж байгаа гэсэн үг байна. За тэгээд холын зай бол нэгэ төсгөл биш юм байна. Зоригтой байх хэрэгтэй байна. Итгэлтэй байх хэрэгтэй байна. Урам зориг нэг юмдээ өгдөг байх хэрэгтэй байна. Хамтын зоригтой байх хэрэгтэй байна гэд энэ бүгдийг өөрийнхөө амьдрал дээрээс жишээ аваад мөч алмааны яллаа. За би нэмж хачирлаа тий. Тэгээ энэ хүртэл бид хоёртай хамтаа байсан танд маш их баярлалаа. Тэгээд хэдүүлээ дараагийн 7 хоногт дахиад гоё подкаст оруулсан. Тэгээ маргааш ахиад нэг гоё подкаст байгаа. Тэрийг бид хамтаа дахиад оролцох боломжтой. Тэгээ та яг одоо ямар пэйж дээрээс үзэж байна. Тэгээ тэр пэйжийг фоллоу хийгээ, лайктаад яваарай. Бид гурав байнга тантай хамт байх болно гэж хэлмээр байна. Тэгээд амьдралын 8 талбар гэдэг энэ том сэдвээр бид нар тойрол гой ярианууд хийх юм. Гэр бүл ярина, нийгмийн оролцоо гэх талбарыг хөндөж ярина. Таны их өсөд ажил карьерийг ярина, мөнгийг ярина, санхүүг ярина, хөрөнгө оруулалт гэсэн ярина. Тэгэхээр бидэнтэй хамтдаа байх юм бол та ямар ч байсан биднээс нэг тэнцвэртэй амьдрахын нэг утга учирыг олоод авах гэж чи сэтгэлээ найдаж байна. Тэгээд эхлэх зоригтой хамтдаа тэнцвэртэй төлөвлөж тэлтэй хөгжиж гэсэн уриатаагаар энэ хүрээд подкаст жаргаж байна. Тэгээд та бүхэн маань сонссон болвол тань ямар нэг мэдрэмж өгсөн болвол өөрийнхөө сэтгэлээсээ нэг үгээр болох хуваалцаа бичээсэй гэж хүсэж байна. За тэгээд мөч алдаа баярлалаа. Татаа сайхан нарсараа. Баярлалаа. Тэгээд энэхүү одоо подкастыг сонсоод холын цайны гэр бүлүүд мэн тий хэрхэн ойлголцож чинь хоорондоо одоо тийм ээ ямар одоо тийм ээ хамтын амьдрал зорилгоодыг ямар асуудлыг даван гараад бас тий хин нэгэндээ бас туршлагыг үлдээгээсээ магадгүй миний туршлагаас санаа авах зүйл байсан бол түүнийгээ бас авсан зүйлээ хуваалцаарай эсэргээрээ бусад нэмээд бас тий энэ зүйл мартаж сансан зүйлүүдээр нэмээд өөрсдийнхөө амьдралын туршлагуудаа бас хуваагаад бусдаа ч гэсэн энэ яг ингэ холын амьдралтай холоос одоо тийм ээ амьдралын одоо шаардлагаар хин нэг нь гадаад явцсан энэ холын харилцаанаас яаж амьдралаа одоо тийм ээ аварч үлдсэн бэ тэр гоё туршлага хин нэгэнд хуваалцаж хин нэгэн одоо хол байгаа хосууд салгаж байгаа тохиолдолд тэр зүйлээс ухаарлаагаасаа гэдэг үүднээс өөрийнхөө одоо тий холын харилцаан дээр алдаж онж исэн одоо тэр одоо харилцаануудынхаа зүйлүүдийг та бүхэндээ нээлттэй хуваалцлаа. Ялангуяа энэ усын амьдрал гэдэг бол ингээл тий ерөн хүмүүс тэгдэг ш тэрэн гэр бүлийнхээ амьдралыг нэг ярьдгүй гаднаа гоё хос юм шиг хичээж амьдардаг тий. Хичээн нэг юм асуудалгүй гэр бүл юм шиг. Эсвэргээрээ манай гэрээлийн хувьд бол гаднаа асуудалтай юм шиг харагддаг боловч дотроо гэртээ орж ирээ хооморч нөгөө асуудал намжчихсан шийдсэн. Тэр дотор буглаал шаналж хоноод байх тавтай одоо нөгөө гүн унтах нойроо хүртэл авчдаг. Эсэргээрээ хүмүүс яадаг вөхтөр өөх нийгэмдээ жүжиглж амьдардаг гой хосууд юм шиг нийгэмд гой харагдаж үгүй байхгүй бид нар зүрх сэтгэлдээ л гой амьдрах ёстой. Хин нэгнээр хайрлуулж, хин нэгэнд хайрлагдаж, хин нэгэнд хүндлэгдэж амьдрах нь жаргалтай болов уу гэж боддгийг. Тэгээ та бүхэнд яг ямар юу гэж бодогддог вэ? Тийм учраас хин нэгэнд харагдах гэж хийсвэр гэр бүл бүтээхээсээ илүүтэй хайр сэтгэл бүтээхээсээ илүүтэй өөрөө өөртөө хайрлагдах, өөрөө өөрийгөө хайрлах хүнтэй, халамжлах хүнтэй хайрлуулах одоо тийм ээ хайраар дүүрэн гэр бүлийг бүтээгээсээ гэдэг нь чухал одоо манай гэрээлийн хувьд байдаг учраас бид нар гадна яаж харагдах нь сонирн биш. Хамтдаа юуг туулаад юунд хүрэх нь хаана хүрэх нь ямар гэр бүлийг бүтээж ямар алсын хараатай ямар ихтгэл үнэмшилтэй үр хөвгтэй ямар одоо гэр бүлийг өвлүүлэхээ ярилцдаг тийм гэр бүл болохыг хүсдэг учраас бид хүний хувьд манай гэр бүлийн хувьд алдаж онж исэн туршлагаа та бүхэндээ бас хуваалцахыг хүслээ. Тэгээд нуугаад авах зүйл байхгүй бидний өхөн энд бол энэ харилцаа бол нийгэмд байдаг харилцаа хүн болгоны гэр бүл байдаг харилцаа. Тийм учраас энийг бол нэг их юм бусдад нугаал одоо тий нэг л их төгс юм шиг харагдах гэж одоо хичих юм шаардлага байхгүй. Асуудалтай байсан бүх үе туулсан амьдралын одоо хол цэгээс ойр болох гэж хичээсэн хичээгээд хамтдаа хурж ирээд бидний амьдралын төгс байгаагүй салын сарны гэдэг дээрээ хөрцөн үе дээрээ бидний яасан гэхдээ мэрэгжлийн зөвлөгөөд авсан. Эсвэргээрээ урд нь яадаг байсан гэдэгтэр ах トゥ амаатан садан аав ээжийн зөвлөгөөг аваад
салгажсэн байхгүй 3 дахь хүмүүсийнхаа. Тэд нар маань яасан гэдэгтэр энэ амьдрал дээр юм туршлага байгаагүй байхгүй. Энэ амьдрал дээр өөрсдөө хөнөөрөл амьдрсан, өөрсдөө л ойлгосон. Хүүхдэж мэдэхгүй, намайгч мэдэхгүй хүмүүс. Магадгүй миний ах эгч нар намайгч мэдэхгүй. Одоо манай нөхрөгч мэдэхгүй хүмүүс шүү дээ. Өргөөч мэдэхгүй хүмүүс. Тэгтэр чи өрөөлгийн нэгэнд яач ч одоо тийм ээ амьдралын туршлага гэр бүлийн боловсролыг заан чиглүүлнэ гэдэг бол үгүй зүйл учраас гэр бүлийн асуудал бэрхшээл толгоорол хамтдаа сурдаг байгаарай, хамтдаа мэргэжлийн хүмүүст ханддаг байгаарай. Тэгээд бие биедээ л итгэдэг байгаарай, хоорондоо маш сайн ярилцдаг байгаарай. Тэгээд гэр бүлийн өдрийг одоо бүх зүйл гэр бүлээс шалтгаална. Тэгээд амар тайван ажиллаа хийгээвэл гэр бүлээс чинь шалтгаална. Амар тайван аз жаргалтай одоо тийм ээ өөрийнхөө одоо тийм ээ карьераа бүтээгээд мөнгөө бүтээгээд бусдын одоо тийм ээ амьдралыг өсч хөгжөөд явъя гэх юм бол энэ бүх араас чинь гэр бүл чинь л хамгаална, хайрлна. Ядраад ирэх чинь гэр бүл чинь чамайг тусаж явна. Ямар ч одоо тийм ээ зүйлийг гэр бүлийг бол солиослох тийм зүйл бол байхгүй. Тэгээд хамгийн нандин зүйлээ гэр бүлдээ тодорхой байдлыг илэрхийлдэг байгаарай. Ямар ч ажилтай байж болно, өрөвхтэй тодорхой хэлдэг байгаарай. Ханижилтэй тодорхой хэлдэг байгаарай. Эсвэргээр би урд нь хэлдэггүй байсан. Тэгсээр нь юм гордоод идэг, нөхрөөсөө гордоод идэг, тэгчих болов ингэчих болов амар төсөөллийн гэр бүлийг ингээ тархиндаа бүтээсэн. Амьдрал дээр тэрийг төсөөллийн гэр бүлээр амьдарч чадахгүй болох дээр хин нэгний амьдралтай ингээ өөрийнхөө амьдралыг харьцуулаад идэг. Тэр харьцуултын гэр бүлийг битгий одоо үүсгээрээ. Тэгээд миний хувьд бол бас тэгж одоо алдаа гаргаж ирсэн учраас тэр зүйлийг ерөөсөө өсдөггүй. Тийм учраас яг манай нөхөр ямар вэ, би ямар вэ, манай гэр бүл ямар вэ, манай гэр бүлийн үндэс нь юу вэ? Бид гурав яадаг вэ гэдэг зүйл дээр айгүйх ярилцсны үндсэн дээр бас хамаагүй лөө. Одоо нөгөө хамгийн сүүлд нь 14 жил одоо ясын цайд нь мөлдөн гэдэг шиг 14 жил хамт амьдраад холын зайнаас амьдрчаад анх удаа сарын өмнө гэрэлтэй батлуулсан тийм төвхтэй. Тэгээ тийм учраас гэрлэлт гэдэг зүйл чинь одоо тийм хизээ хүмүүс гайхаад байдгийн яагаад ямар сони хүний л амьдрал шүү дээ. Ямар ч юунч зүйл дээр гэрэлтийн батлуулах шаардлага гараагүй 14 жил хамтдаа амьдрсан байна. Тэгээд үүнээс хойш одоо тий хүний амьдралд одоо тийм юм гэж заахаасаа илүү тий хүний амьдрал туулах зүйлээ туулаад явна. Давах зүйлээ даваал гарна. Тэгэд хосууд хамтдаа байх юм бол юу ч давж гардаг учраас би биетэйгээ одоо тийм ээ гэр бүлийнхаа одоо юм нандин харилцааг л бий болгож нандинаарай. Тэр гэр бүл гэдэг харилцаа бол яг бид нар алтнаас илүү үнэтэй зүйл шүү. Тэгэд мөнгнөөс үнэтэй зүйл гэр бүлийг одоо худалдаад авчиж чаддаг хүүхдийг хань нэгжлийг намайг хайрлаач гэд хин нэгний хүчээр авчирч ирээд хайрлуулж болдоггүй тийм зүйл учраас хайр сэтгэлийг одоо бие биенээсээ одоо тийм ээ хүндэтгэж бие биедээ улам илүү хайрыг түгээж өөрөөсөө илүү одоо тийм ээ бусдыг хайрладаг шигээ манай эмэгтэйчүүд өөрийгөө хайрлаад дараад нь нөхөр хүүхдээ хайрлаарай. Тэгэд өөрийгөө хайрлсан эмэгтэй мэдээж аз жаргалтай хань байж чадна. Өөрийгөө хайрлсан эмэгтэй аз жаргалтай бас ээж байж чадна шүү. Тийм учраас Монголын сайхан гэр бүлүүдтэй илүү бүтэн аз жаргалтай, өв найрамдалтай, илүү урт удаан амьдралын утга учиртай амьдраасай сайхан гэр бүлүүдийг одоо тийм ээ өр хүүхдтэй өвлүүлэн бүтээж өр хүүхдүүдтэй үлгэр жишээ гэр бүлийн боловсролыг түгээгээсэ гэж эцэгчүүдээс уриалж та бүхнийг бас хамтдаа сурдаг гэр бүлийн боловсролоо дэвшлүүлдэг байгаараа гэдэг үднээс уриалж байна. Тэгэд 5 сарын 16-нд бол хайрын тусгал онлайн ивент дээр бас хамтдаа уулзъя гэж уриалмаар байна. Баярлалаа та бүхэндээ. Энэ гоё одоо асуултыг энэ сайхан одоо яриаг өрнүүлэх боломж олгосон одоо хамтрагч өнрөөдөө маш их баярлалаа. Тэгэд энэ бол бас тийм яриад идэг сэдв биш. Яриулж чадсанд баярлалаа гэж бас хэлмээр байна. Тийм. Бат хэлгээ хаа тэгээд мөнгөж байгаа л минь давтаа нарсараа тэгээд хэдүүлээ мааш ахиад маш гой сэдв ирээд уулзцгаана. Тэгээд зочин хийнэ хэн байх бол гэж бодчихгүй. Тэгээд мааш хэдүүлээ маш гой сэдв дахин уулзнаа. Тэгээд манай цайхан амраарай. Тэгээд Монгол байна аль хэдийний 5 сарын 15 болсон байл. Өнөөдөр яг одоо танд олон улсын гэр бүлийн баярын өдрийн мэнд хүрмээр байна. Тэгээ энэ өдөр бол яг харахгүй гэр бүлтэй зориулах өдөр чинь шүү. 30 минут чамаагүй гэр бүлтэй зориудаа цаг гаргаарай гэж хүсээд жихнээсээ подкаст ажиргааж байна. Тэгээд эхлээд зөв 2 өдөр дамжсан подкаст хийсэн байна. Тэгээ тийм учраас яг өдөр салбарт орж ирээ. За баярлалаа. Тэгээ дараагийн дугаараар дахиж уулзцгаая.